Сайн байцгаана уу? HR Docs Mongolia podcast-ийн маань 8 сарын дугаар эхлэхэд бэлэн боллоо. За энэ сарын дугаарт маань Beyond HRM-ийн үүсгэн байгуулагч захирал. За сүүлийн 1 жилийн хугацаанд Монголын хүн нөөцийн салбарт бас гоё шин сургалтын програм оруулж ирсэн. За манай маш олон хүний нөөцүүд бас тэр сургалтанд нь хамрагдаж байгаа харагдчихсан. Тэгээд саран гэрэл захирлыг орсон байна. Тэгээд саран гэрэл захирлыг урилгын мань хүлээж авсан баярлалаа. Тэгээд өөрийнхөө тухай за бас өөрийнхөө карьерийнхаа замдлын тухай манай сонсогчдод хэлээд эхлэхгүй юу гэж хүсэж байна. За сайн байцгаана уу? Миний хувьд бол хүний нөөцийн салбарт нэг 20 орчим жил ажилласан туршлагатай. За яг харилцаа холбооны телекоммуникашн компаниас эхлүүлээд ритейлийн компаниар ажиллаад яг хүний нөөцийн бизнесийн загварыг ингээд үүсгэж явсан юм туршлагатай. За тэгээ сүүлийн 2 жилийн хугацаанд яг өөрийн компани үүсгэн байгуулад хүний нөөцийн салбарт консалтенси, за хүний нөөцийг мэргэжүүлэх сургалт гэсэн юм хэлбэртэй үйл ажиллагаа явуулаад явж байгаа юм хүн байна. 20 гаруй жилийн туршлагатай тийм ээ. Тэгээд саран гэр захирал маань өнгөрсөн 6 сарын дундуур болсон Америкт болсон ширмийн маш том конференцд оролцоод ирсэн. Тэгээ манай HR-ууд тэнд гоё оролцсон байлээ. Тэр Америкийн конференцийн гоё юу ярьсан тухайгаа сонсооч бид сонсомоор байна оруулаач гэж хүссэн. Тийм учраас би урьсан байгаа. За Beyond HR-ийн консалтинг сургалт мэргэжил сургалт юм байна. Та яг энэ гоё Beyond HR-ийнхаа тухай бас ер нь зөвлөх үйлчлэгээ ихшнэн байгуулахад өгөө. За тэгээ сургалтынхаа бас нэг гоё тий тухай бас илэрэнгүй гоё яриад өгөөч бас мэдхгүй хүмүүс байгаа бах. За манай компани болохоор ерөнхийдөө хүний нөөцийн бүрдүүл сонгон шалгаруулалт хөдөлмөрийн харилцаа. За бүрдүүл сонгон шалгаруулалт хөдөлмөрийн харилцаа бол бүтнээр нь аутсорс хийгээд үйл ажиллагаа явуулдаг. За яг консалтингийн үйлчлэгээ бол on demand буюу яг хүсэлтийн хэрэгцээн дээр тулгуурлаад хугацаа нь бол янз бүр байдаг. Мөн төрөл нас янз бүр байгаа. Одоогийн байдлаар бид нэр бол нэг 50 гаруй компанитай хамтарч ажиллаад 2 жилийн хугацаанд явж байгаа. За тэгээд 2025 оны сүүлээс шермийн олон улсын сертификаттай сургалтыг аль биесны эрхтэйгээр оруулж ирээд үйл ажиллагаа явуулж байгаа. Одоогийн байдлаар бид нар 3 бач буюу 3 ангийг төгсгчүүд явж байгаа. За нэг ангийн нэг 27-оос 29 хүний нөөцтэй байдаг. Тэгээд олон улсын сертификат төсөөд авдаг ийм онцлогтой сургалт байгаа. Энэ оны 10 сараас эхлээд бид нар илүү advanced буюу асан түвшний сургалтыг нь оруулж ирэх гээд ажиллаж байна. Саяхан basic нь байсан тий. Тэгээд суур түвшин гэж явж байгаа foundational гэдэг. Тийм нөгөө ширмийн сургалт орж ирэх чинь гэж сонсоод би бол айгу баярлж байсан. Тас эхлээд хаан сургалтаа хийх үед дээр нь би бас санал болгоод ингэ явж байсан тий. Тэгээд миний хувьд айгу гоё мэдээ байсан. Ягаад тэгэхээр танаа сургалтыг төгсөөд олон улсын сертификатаа олчих юм бол бид нар аль ч орноос хүн нөөцийн чиглэлээр ажиллах боломжтой болчихж байгаа юм тийм ээ. Энэ өөрөө бас манай салбарт бас айгүй гоё нөлөө үзүүлж байгаа төсөл гэж би бол харж байгаа. Тэгээд энэ гоё төслийг оруулжсанд бол баярлалаа. Тэгээд бүх HR-уудынхаа өмнөөс тийм ээ. Манай нэг зарим сонсогч нар айгүй хөөрхөн баярлалаа бүх HR-уудынхаа өмнөөс гэж айгүй коммент орж ирдэг байхгүй. Надад айгүй таалагддаг тэр. Тийм. За баярлалаа. Та 20 гаруй жилийн туршлагатай гэсэн шүү дээ. Тэгээд консалтинг тэгээд сургалт тэгээд хизэнээс та айгүй гоё. За одоо би нэг миний мэдхийн та CEO-даас гоё төсөв хэрэгжүүлж байсан. Тэгээд хизэнээс гоё. За би одоо яг энэ өөрөө нэг гоё бие дагаад компани байгуулад явуул гоё юм байна. Даа чимээ нэг хүнд тийм мэдрэмж төрдөн шүү дээ. Тэгээд тэр ирэн ямар төслийн ард гарсны дараа хүн өөрийгөө бас нэг үнэлж эхэлдэг шүү дээ. Тэр мэдрэмжийн тухай ямар төслийн ард гараад нэг энэ байгууллагад нэг ийм хийж бүтээсэн. За би ингээд бие дагаа юм хийж болох юм байна да гэсэн тэр мэдрэмжээ ямар төслүүдээс авсан бэ? Бас өөрийнхөө гоё өнгөрсөн хугацаанд хийжсэн гоё амжилттай төслүүдээс гоё хуваалцаач. За ерөнхийдөө яг миний нэг хувь хүний тайп гэх юм уу те. Тэр болохоор ерөнхийдөө нөгөө юм эхлүүлдэг, үүсгдэг, үүсгэн байгуулдаг төрлийн хүн юм шиг байна. Хасна мөсгөл тийм салаа явдаг. Тэгээд нэг тодорхой хугацаанд магадгүй тэр маань ингээд нэг амжилттай хэрэгжээд нөгөө компани дээр үр дүнгээ өгөөд те явчаар нэг 5 жил орчим. За тэнгууд жоох уйдаад эхэлдэг гэх юм уу те. Дараагийн шин илүү ингээд намайг чаленж хийсэн тэр төслүүдийг илүү ингээд хүсээд эхэлдэг гэх юм уу. Тэгээд ер нь бол би нөгөө Монгол контент гээд ер нь бол контентын салбарт Mobicom-ийн охин компани 7 жил ажилласан. Тэнцээ ерөнхийдөө дандаа
өндөр гүйцэтгэлтэй, илүү креатив төрлийн хүмүүсийг яаж тогтоон барих юм, яаж тэр талантыг татах юм гэдэг дээр нэлээд одоо суралцаад шин одоо концептуудыг нэвтрүүлээд явж исэн. За тэгээд яг дараа нь болохоор KFC Монголд орж ирээ. За тэгээд Pizza Hut бас дараагийн жил нь орж ирсэн. Тавмогд групп руу шилжиж ажиллаад тэр хоёр брендийг Монгол улсад одоо Монголын зах зээл дээр амжилттай нутагшуулахад нь хүний нөөцийг нь удирдах ажилласан 4 жилийн хугацаа өнгөрсөн. За тэндээс бол би нэлээд их зүйлийг сурсан. Ер нь бол нөгөө чинь олон улсын брэнд франчайзинг чинь аягүй хэм сургам тий. Франчайзинг гэдэг утгаараа ер нь харамгүй одоо мэдлэгээ бүх зах зээлүүдэд хуваалцдаг. Тэгээд тэрнээс бол нөгөө маш их зүйлийг суралцаад яг яаж жижиглэн худалдааны бизнес дээр жижиглэн худалдааны бизнес бол ерөнхийдөө жоохон онцлог нь маш их turnover өндөртэй, шилжилт хөдөлгөөн өндөртэй. Тэгээд entry level дээр бол нэлээд engagement буюу оролцоо шаардлагатай юм зах зээл одоо салбар байдаг. За тэгэхээр яг нөгөө хүний нөөцийг нь хэрэгжүүлэх гэдэг нь амаргүй жоохон амаргүй даваа байдаг бизнестэй харьцуулахад. Тэгэхээр тэнцээ ерөнхийдөө тэр олон улсын best practice дээр суралцаад яаж хамгийн богино хугацаанд те хүмүүсийг нэлээд engaged болгоод бизнес дээрээ үр дүнгээ өгч эхэлдэм бэ гэдэг дээр бол суралцсан зүйлээ туршихад амар том юм талбар болсон. За тэрний дараагаар одоо CEO Mongolia те CEO Mongolia дээр ерөнхийдөө одоо бүр төсөөлснөөс амар асар хатад твэршиг гаргасан. Тэгэхээр тэр одоо хурдтай тэлэлт дээр яаж хүний нөөцийг нутагшуулах вэ? Яаж байршуулж тэр системийг ухсрах вэ? Хүний нөөцийн гэдэг дээр бол нэлээд бодлого бодож иж одоо ажилласан. Тэгэхээр аль аль нь бол надад бол яг нөгөө хүний нөөцийг бүрэн утгаар нь ингэж системээр загварчлах гэдэг талаас бол маш их туршлага бий болгож ирсэн. Ер нь бол 3 жил би ажиллаад тэнцээ одоо амжилттай системийг байршуулад миний дараа бол хэм махан хамаагүй би яг өөрөө яг очсон компани дээр би ингээ насан туршдаа энэ компанид ажиллана гэж бодож ерөөсөө юм хийдгүү. Тэгэхээр одоо 3 жилийн хугацаанд тэр системийг амжилттай нутагшуулсны дараа одоо дараагийн хүн маань те үргэлжлүүлээд явхад бүх зүйл нь ойлгомжтой, стратеги нь ойлгомжтой, систем нь аль хэдийн суудсан, процесс нь тодорхой тийм л хүний нөөцийн системийг ухсрах гэдэг дээр ажиллаж байсан. За тэгээд хоёр компани дээр ер нь бол яг амжилттай системийг нутагшуулад амжилттай тэлэлт нь одоо хувь нэмрээ оруулаад тий мэдээж би ганцаараа биш манай баг хувь нэмрээ оруулж ажилласан. Тэгэхээр энэний дараагаас ерөнхийдөө за одоо яг өөр хаймыг хийж эхлэе тий яаж хүний нөөцийн системийг ухсрах уу гэдэг дээр илүү олон салбарт, илүү олон талбарт, илүү олон хүмүүстэй ажиллаж хувь нэмрээ оруулахыг хүсэж консалтингийн сервисээ эхлүүлсэн гэж ойлгож байна. Nice. Сараа тэгэхээр саяны яриас надад хамгийн таалагдсан нөгөө би нэг компанид насаараа айл гэж боддог байдаг. Дараагийн хүн орж ирэхэд ойлгомжтой систем угсрах нь аягүй чухал байдаг. Энэ аягүй гоё мессеж юм. Тэгээд зарим хүмүүс нь өөрөөсөө бүх юм хамааралтай болгочиход байдаг шүү дээ. Өөрөө байхгүй бол аль нь унчих гад байдаг. Тэгэхээр энэ процессыг тодорхойлгон систем угсрах гэдэг нь өөрөө аягүй гоё мессеж байлаа. Тэгээ манай сонсч буучрууд ч гэсэн тий мэдээж хэрэг тухайн амжилттай тус хэрэгжүүлэлээ өөрийгөө бас хүн чинь дараачийн төвшөндө гаргахын тулд тодорхой хэмжээгээр өөрчлөлт хийдэг карьерийн тийм ээ. Тэгэхээр энэ аягүй гоё мессеж байлаа. За тэгэхээр нөгөө таны саяны ярианаас нөгөө олон улсын франчайзыг 2 3 компаниар нэвтрүүлчингүүтээ одоо за ширээмийн франчайзыг оруулж ирье гэдэг гоё сэтгэлд нь багтсан гэдэг ч юм уу тэгсэн баг тий. Ер нь бол яг франчайзингийн хамгийн том даваа тал бол бүх мэдлэгээ олцдог. Тэр мэдлэг магадгүй 50 60 жилийн хугацаанд бат компанид одоо үүссэн тий. Маш олон зах зээл дээр туршигдсан байдаг учраас нэлээд амар том даваа тал. Тэгэхээр бид нар нөгөө одоо чинь HR-ийн хөгжлийг магадгүй 5 жилээр 10 жилээр хурцгая гэх юм бол тэр одоо туршлагыг бэлнээр нь авчирч ухсрах нь бол хамаагүй зөв аргачлал гэж бодож байгаа. Өөрсдөө мэдээж хийж болно localize одоо local брэнд үүсгээд те. Гэхдээ нөгөө л 50 60 жилийн хугацаанд туршсан алдаа оноо бүгдэрнийг давтах учраас тэр илүү товчилж байгаа гэж ойлгож байна. Зөв. Одоо чинь та бас нөгөө шүрэмийг оруулж ирэхдээ за Монголын одоо хүний нөөцийн салбарт нэг ийм гоё легаси болгочихсан гэж бодож оруулж ирсэн баг. Таны харж байгаагаар манай Монголын хүний нөөцийн салбар ер нь хамгийн дутагдaltaй ч юм уу нэг энэ дээр нэг ингээд сайдчихсан гэж харж боддог гэсэн юм байна. Тэр талаар хэлцээч. За одоо ингээд хараад явхад ер нь бол ямар харагддаг вэ гэхээр манай HR-ийн салбарын одоо манай HR-ууд маань л сурч хөгжих асар их хэрмэлцэлтэй. Одоо ерөөсөө хамгийн сүүлийн үеийн гэсэн хүний нөөцийн номуудыг авч уншдаг тий.
менежментийн номуудыг судалдаг, маш олон сургалтанд суудаг, өөрсдөө ингээд нөгөө зохистой цаг хөгжүүлж байна. За тэгээд эрэнгүүд яг нөгөө байгууллагын зүгээс буюу удирдлагын зүгээс хүний нөөц гэдэг хүн чинь яг юу хийх те үүрэгтэй хүн юм бэ? Энэ функцээр нь яг яаж ажиллах ёстой юм бэ гэдэг дээр бол жоо хасдaltaй. Яг сионорт нөлөө их сайн мэдээлэл нөлөө өгөх хэрэгтэй байгаа. Тэгэхээр ер нь бол би зөвхөн юу гэж хэлмээр байдаг вэ гэхээр хүний нөөцийн функшн буюу функцийг одоо бүрэн utilize гэж ярьдаг шүү дээ. Бүрэн ашиглах хэрэгтэй. Бүрэн ашиглах гэдэг нь юу хэлж байгаа гэхээр одоогийн талаар юм захиргаа төвтэй ашиглаад байна. Өөрөөр хэлбэл илүү transactional одоо өдөр тутмын ингээд нөгөө ажил үүрэг гүйцэтгэх те зарим тохиолдолд бүр ингээд захирлын туслах хэлбэртэйгээр ажиллуулах гэдэг ч юм уу. Тэгэхээр хүний нөөцийн функц бол ерөөсөө тэр компани дээр байгаа хүн капиталыг яаж хамгийн өндөр бүтээмжтэй ажилуулах вэ гэдэг дээр л илүү гол гардаг юм алба гэж хардаг. Тэгэхээр энэнийг одоо үүсгэн байгуулагчид захирлууд маань маш сайн ойлгоод тийм энэ тал дээр нь гол нь хүний нөөцөдөө хөгжүүлээд энэ тал дээр нь илүү шаардлага тавиад ажил үүргийг тодорхойлж өгөөд явах юм бол манай хүний нөөцөд болж чадахгүй гэсэн юм бол байхгүй гэж бодож байна. За баярлалаа. Яг нөгөө миний нөгөө би ч бас 150 гаруй байгуулахаар ингээд сургалт үйлчлэгээ яваад харьцахад яалчгүй амжилттай хүний нөөцийн менежмент сайтай газар бол яалчгүй шотог аягуулсан ойлголцсон. Удирдлага нь өөрөө хүний нөөцийн менежментийн ойлголттой газар аягүй амжилттай байгаа. Бас нэг хүний нөөцийг харах үнцгнээс өөр газрууд тийм ээ. За энэ хүн бол захиргааны ажилтан юу гэдэг юм байгаа зар тавь сууж идэх хөнгө харчхаар яг тэр хэсгээр ажиллаад байдаг. Арай өөр гоё бодлогын төвшөнд хараад бодлогын төвшөнд хамт ажиллаж байгаа захирлуудаас маш амжилттай явж байгаа. Тэгэхээр энэ аягүй чухал мессеж. Тэгээд хэдүүлээ нэг гоо сионорол гоо HR-ын эдлэгтэй болох дээр бас ил балаастай юм шиг байгаа юм тийм. Би бас нөгөө HR магазин сэтгүүл дээр сионор юм болно та. Нөгөө хүний нөөцөө дэмжиж ажилтдаг people focused business leader гэх болно байхгүй юу? Хүмүүстэй анхаардаг захирлуудыг бас гоё магтаад тэднэрийгээ бас дуулан хүргээдэвэл бас өөртөө анхаарч эхлэх юм болов уу гэж хараад байгаа. Тэгээ та HR-тайгаа яаж хамтж ажиллаж байна? Таны юу чинь арга барил чи их зүв байгаад байна гэл ингээл дэмж дуулан хүрхээ өсөд өгдөг. Тэгээд тэр айгүй чухал байгаа. Саяны SEO-гийн тухай яриа гэснийх таны харж байгаагаар ер нь одоо тий SEO ер нь одоо Монголын SEO-нороо HR-аас хамгийн их буруу хүлээлт нь юу вэ? Тийм ээ. Ингэж буруу одоо үүрэг өгөөд байна гэдэг ч юм уу те. Эсвэл нэг сая бас хэлсэн. 1 2 3 те ингэчүүл бид нар аягүй сайн та нарын одоо дэмжих нэгж болно шүү. Тэгээ бизнес чи аяг өрөөгөөчтэй шүү гэдэг талаараа ярил. Ер нь бол захирлуудын зүгээс одоо хүний нөөцийн функцээ яаж ажиллах ёстой гэдгийг одоо нэг талдаа манай HR-ууд зөвлөх бас хэрэгтэй байна. Нөгөө талдаа мэдээж суралцах хэрэгцээ бол байгаа. Гэтэ ер нь нийтлэхээр ямар хөө төрлийн ажлууд хийгдэж байгаа юм хэрэг илүү нөгөө хүнтэй л холбоотой бол бүгд нь хийнгээд илүү ойлгоод ах шүү. Тэнгүүд нөгөө хүнтэй холбоотой илүү жоохон нюанстай, мэдрэмжтэй харилцаа тий. Тэр одоо хүмүүс нь жоохон сэтгэл ханамж байх юм бол тэр яаж сэтгэл ханамжтай болох уу гэдэг дээр илүү төвлөрдөг ч юм тий. Яг нэг гал хундрах шинж чанартай. Илүү нөгөө нэг бид нар хүний нөөц талаас ингээд системтэйгээр ажиллах хэрэгтэй байгаа байхгүй юу? Одоо жишээ нь урт хугацааны ингээд нөгөө компани хөгжлийг тасралтгүй ингэж нөгөө авч явахын тулд яах ёстой вэ гэхээр тэр хүний нөөцийн систем гэдэг зүйлийг тодорхой хэсэг хугацаанд одоо хүний компанид байгаа хүний нөөцийн одоо хүмүүс нь те сэтгэл ханамжгүй байдаг байлаа ч хамаагүй тэрийг зэрэгцүүлээд ухсрах. Одоо магадгүй 1 жил 2 жилийн хугацаатай те тэрийг бий болгох, системийг бий болгох гэдэг чинь маш их цаг хугацаа зарцуулна. Тэгээ энэ хугацаанд одоо юу гэдэг илүү жоохон диско за одоо нийтийн activity хиймээрэн тий одоо хүмүүсээ ингэмээрэн тиймээрэн гэдэг activities нь илүү дийлэнх байгаад байгаа юм болов уу нөгөө талаас жоохон гар ажиллагаа ихтэй ажлууд хийх маань хүмүүсүүд тэгэл яг нөгөө тушаал гаргаад гэрээ боловсруулаад тий цагаа эрцэн нэгтүүлээ гаргаад ингээд ялцчгүй цаг нь дуусчдаг. Тэгэхээр энэ дээр илүү автоматжуултыг нь дэмжиж өгөө шийдэж өгөөд тэр системийг бий болгоход нь одоо зориулж цаг гаргах хэрэгтэй гэж бодож байна. Яг зөв. Манай захирлууд одоо би бас нөгөө энэ дугаараа постлахдаа захирлуудын заав сонсох дугаараа шууслах гэдэг. Тэгэхээр манай сонсож байгаа тэгсэн сонсч юм билээ. Нөгөө ялангуяа жижиг дундын захирлуудаа таарахад нөгөө мань хүмүүс чи өөртөө бас ингээд би хүний нөөцийн мэдлэгтэй байх ёстой юм гэж ойлгочиход байгаа юм билээ. Бас нэг хэд хэдэн захирлуудаа би таарах гэсэн байхгүй юу. Би нөгөө хүний нөөцүүдөө яаж ажиллуулахаа бас юунаас ч аягүй болж хараад байгаа шүү гэдэг. Тэрэндээ талархаж байгаа. Тэгэхээр манай захирлууд бас тэр
гар ажиллагаа шаардсан ажлуудын автоматжуулах дээр одоо тэгээ систем нэвтрүүлэлт дээр нь бас мөнгө төслүүд өгөөрэй тий. Тэр HR тэгжиж бид нар HR-ууд болдог сэтгэдэг ажлуудаа их цагаа зарцуулна шүү. Энд дээр манаас илүү гоё хөрөн мөнгө тавих гэж анхаарал өгөрөж сэлмээр байна. За баярлалаа. За сая одоо хоёул 7 сарын Америкийн форум руу оръё. Тэгээд анх удаа явсан бах тий. Анх удаа. Тэгэхээр ер нь бол нөгөө нэг нөгөө хэлэхэд миний хувьд бас Солонгосын форум руу олж ил болго яваад байна тий. Америк жоох зардал өндөртэй байгаа юм л та. Тий. Тэгээ тийм ч учраас бас нөгөө манай Монголоос бас тэгтээ сая бол баггүй хүмүүс явсан билээ шүү дээ. Нилээн одоо миний мэд нилээн хит хитэн хүмүүс явсан байсан. Тэгээд тэр форумын тухай ярилцъя. Тэгээ өнөөдрийн бас таныг оруулах шалтгаан маань Америкийн форум дээр юу яригдчихээн. Тэндээс одоо за энийг очиод одоо нутгийн нэвтрүүлчих юмсан гэсэн ямар мессежүүд байна. Тэр талаар хэлцээж. За энэ жилийнх болохоор ерөнхийдөө Шеремиэд 78 дахь удаагийн конференс зохион байгуулагдсан. 78 жил зохион байгуулсан тийм ээ. Жилдээ нэг удаа зохион байгуулдаг. Америкт дандаа болоод идэг. Тийм учраас нөгөө зардлын үед бол нэлээд өндөр. Гэхдээ ер нь бол өмнө нь бол би нэлээд хэдэн конференцд оролцож байсан. Одоо миний хамгийн сүүлийн оролцож байсан болохоор Gartner конференц хоо Англид болдог. Бас намар болдог 2 жилдээ хагас жилд нэг болдог юм лээ. Тэгээд илүү технологи дээр суурилсан конференц болж өнгөртөө бас 2 өдрийн хугацаатай байсан баха. Тэгээд төлбөрийн үед бол харьцуулж харахаар ер нь Шеремийн конференцтэй бараг дүүцгүүц байсан. Гэхдээ надад юу санагдсан бэ гэхээр Gartner-ийн конференцтэй харьцуулж үзэх юм бол Шеремийн конференц бол хавьгүй илүү мэдлэг өгөөчтэй юм лээ. Шеремийн конференц ерөөдөө 4 өдрийн хугацаанд зохион байгуулагддаг. 4 өдрийн хугацаанд зохион байгуулагдахдаа нийт одоо сая чи 20,000 гаруй HR оролцож байгаа. Дэлхийд даяар оролцож байгаа. Тэгээд одоо яг Orange County Convention Center гэдэг яг Орландод байдаг хамгийн том convention center зохион байгуулагдаж байгаа. Тэнгүүтээ 4 өдрийн хугацаанд хажууд нь Expo ингээд бүтэн том заалаар конференцд оролцоогүй үед Expo-гоор ингээд хэдэн цаг чамаагүй явж болдог те. Тинчээ бүх технологийн шийдлүүд сүүлийн гэсэн одоо хамгийн том компаниуд нь очсон продактаа танилцуулаад явж байгаа жишээ те. За тэнгууд ерөөдөө нийтдээ 350 гаруй ихтгэл яригдсан гэхээр чинь нэг дор бараг 14-нд зэрэг ихтгэл явагдаж байгаа. Тэгэхээр энэний хамгийн том давуу тал одоо бид нар ингээд нэг конференцд оролцохоор заавал нөгөө нэг сэдв чинь ингээд бүр хүчээр заацсан юм шиг те. Өөрийн сонирхоогүй сэдв дээр очиж суучдаг. Тэгэхээр чинь бол бас ингээд цагаа ингээд шилхэд юм зүйлс орцуулаад байгаа. Шеремийн хувьд бол ингээд тэр нэг дор нэг цагт явагдаж байгаа 10 сэдвээс яг өөрт хэрэгтэй. Яг чиглэлээр категоричлоо тийм ээ. Компанид хэрэгтэй гэсэн тэр конференц одоо ихтгэлээ сонгоод суух боломжтой. За тэгээ дээрэс нь одоо Gartner гэдэг өмнөх конференцүүд дээр хахад бол тийм дэлхийн одоо шилдэг илтгэгч нарыг авчирч ирсэн конференцийг вирус хараагүй. Сая бол одоо Шерем дээр Simon Sinek гэж байгаа. Nice. Тийм, Simon Sinek гэж одоо YouTube дээрээс харж ирсэн. Тэгвэл яг ингээ андаар нь яг өөрийнх нь тий яг HR-ын чиглэлээр хин өөрийнх нь бодол саналыг сонсно гэдэг бол бас амар үнцэнтэй байлаа. За дээрээс Oprah Winfrey ирсэн. За мань хүн болохоор хэлж байгаа би одоо ингээд яг өнөөдрийн ихтгэл бол тий одоо ярилцлага бол 5 жилийн өмнө шийдэгдсэн гэж байгаа. Тэр хүний одоо аженда дээр тий 5 жил одоо ярьж цаг авсан байх шүү дээ. Амар 5 жил ярьж цаг авсан. Тэгээд өөрөө бол хэлж байгаа ерөөсөө өдөр болгон ингээ ийш тийш мужид руугаа нисчдэг. Гэхдээ яг одоо яг энэ цаг үе дээр би ингээ шал өөр ингээ executive team дээр очиж хэлхэл тавих боломж надад бүрэн байсан. Гэхдээ яг HR-ийн field бол миний хувьд ингээ илүү ингээд ойрхон байдаг. Би өөрөө ингээд хүмүүс рүү чиглэсэн ажлыг бол ингээд маш хийдэг учраас илүү empathy рүү чиглэсэн ажил юм байна гэж боддог учраас би та нарыг бүр ингээд зорж ирлээ гэдэг юу хэлжсэн. За тэгээд ерөнхийдөө илтгэгч нар нь бол дандаа одоо Америкийн том компаниудын дандаа executive level-ийн HR-ууд байгаа байхгүй. Тэгээд яг компани дээрээ хэрэгжүүлсэн best practice-уудаа яриад явж исэн. Ерөөсөө энэ жилийн гол ихтгэлийн гол мэдээж цөм AI хиймэл оюун байсан. За хиймэл оюуны эрүү үед ер нь хүний нөөц яаж ажиллах хэрэгтэй юм бэ гэдэг чиглэлээр дийлэнх ихтгэлүүд бол зохион байгуулагдаж илээ. Тийм. Зөв баярлалаа. Биш нөгөө Simon Sinek-ийн Golden Circle-ийг сургалтандаа жишээд очиж хэрдэг байхгүй. Тий. Тэгэхээр тэр онол нь одоо айгуу гой санагдаад байдаг. За баяр. Тэрийг бас тэр Simon Sinek-ийн Golden Circle-ийг 2 жилийн өмнөх манай HR дээр нөгөө манай уянгаа цэглээс аюу гоё HR-тай уйж иржсэн байхгүй аюу тэр надаас аюу гоё нөгөө сэтгэл төрүүлжсэн.
За AI байсан юм байна. Тэгвэл нөгөө та бас манай Монголд бас AI хөгжлөө шүү дээ. AI ахтамууд байгуулагдаад ингээл онлайн, офлайн маш олон сургалтууд явагдал явж байна тий. Тэгэхээр яг тэр одоо юунуудаас ихтгэлүүдээс ч юм уу тайлал хэсгүүд дээр нь суусан. Тэндээс яг та ингээ нэг үрчлэн бичиж авсан тий. Гой нөгөө мессежүүд өгдөн шүү дээ. Нөгөө титэм үг гэдэг шиг тий. Тэр хуваалцвал ямар юм өгнөд байна тий. За ерөнхийдөө одоо AI дээр гол төлөвөө ярьж байгаа нь за судалгаа хийсэн. Ер нь Америк компаниудын 47% нь AI-г аль хэдийн нэвтүүлсэн байгаа. Тэгэхээр ер нь бол бага тоо санагдсан. Одоо ингээ юу гэдэг 100% гэж үзэхэд 47% Америкт хийж явж байгаа тийм ээ. Тэгээ Америк бол юу гэдэг одоо хөгжлөөрөө магадгүй ингээд бусад улс орны тэргүүлээ явж байгаа. Бид нар магадгүй хөгжлөөрөө явж байгаа шүү дээ. Тэгээд эндээсээ гол хэлж байгаа мессеж нь бол юм билээ. Ер нь хиймэл оюуныг одоо бол ингээд компаниуд мэдээж эрчтэйгээр нэвтрүүлж байна. Гэхдээ бэлтгэл хангагдаагүй. За ямар бэлтгэл гэхээр яг ингээд нөгөө хөгжүүлэлтийн одоо талантууд ч тийм тэр талаас ерөөсөө биш бэлтгэдэг. Ерөөсөө leadership team буюу компани менежмент team өөрөө яг энэ хиймэл оюуныг компани дээр ингээд систем байдлаар байршуулахад сэтгэлгээ талаасаа, соёл талаасаа, за тэгээд тэр ур чадвар талаасаа бэлтгэдэггүй байгаа маш том барьер болж байгаа. Тэгэхээр одоо ерөөсөө манай хүний нөөцийн зүгээс юун дээр анхаарч ажиллах хэрэгтэй вэ гэхээр менежмент бага. Магадгүй 2 жилийн дараа гэхэд хиймэл оюун дээр маш том дэвшил гараад компанийн нь одоо хэдэн хувийн ажил нь үдэн тий эсвэл бүр ажлын байрам ч юм ингээд replace хийгдээд орлогдсон тохиолдолд тэрний бэлтгэл ажлыг нөгөө өрсөж хийх гэдэг чинь маш чухал. Хоцорч хийх биш. Тэрэн дээр яаж ажиллах вэ? Соёлоо яаж нийцүүлэх юм те? Компани дээр HR-ийн бусад бүх систем одоо тэр чинь ингээд ажиллах хүч буюу workforce гэдэг зүйл чинь ингээд хоёр магадгүй хуваагдчихж байгаа гэсэн үг байхгүй те? Нэгтэл нь бол ингээд одоо ажилтан, цагийн ажилтан, за outsource ч юм ингээд нөгөө хүнтэй хүн суурьтай ажиллах хүч байлаа гэхэд нөгөө талдаа болохоор AI буюу одоо ингээд илүү роботиктэй шинж чанартай юм ажиллах хүчүүд бий болж байгаа. Тэгэхээр бид нар зөвхөн хүн рүү чиглэсэн одоо соёл, хүн рүү чиглэсэн нүдтэй байх биш. Яаж энийг хослуулах вэ гэдэг дээр ажиллах хэрэгтэй гэдэг санаанууд илүү их явж исэн. Тэгээ ерөнхийдөө одоо би бас яг энэ хиймэл оюунтай холбоотой сүүлийн подкастуудыг ч гэсэн маш их сонсож байгаа. Одоо эсвэл одоо сургалтууд гэдэг юм уу те. Тэндээс харахад ер нь л ингэж харагдаад байгаа байхгүй юу. Хиймэл оюун дээр ажлын байрыг бүтэн орлоно гэдэг бол угаасаа ойлгомжтой. Хэдэн жилийн дараа гэхэд гараал ирнэ. Хэдэн хувийн ч гэдэг энэ реплейс хийгдэнэ. Гэхдээ ер нь бол одоо нөгөө хүмүүс яриад байгаа шүү дээ ажлын байрыг бүтэн орлоно гэж байхгүй юм. Тодорхой хэсэг одоо таскууд бол орлогдох болохоос биш хүн бол ерөөсөн ингээ орлогдох боломжгүй гэж яриад байгаа боловч ер нь яг сүүлийн үеийн судалгаануудаас харахад одоо ингээд ер нь орлогдоход ер нь л бэлэн болчиход байгаа харагдаж байгаа. Тэгэхээр энэ үед бид нар нөгөө ямар ур чадвараа хөгжүүлэх юм те хүн дээр яг ямар төрлийн ур чадрууд нь илүү үнцэнтэй болж үлдээд аль нь хиймэл оюунаар орлогдох уу гэдэг дээр одооноос маш сайн анхаарлаа хандуулж тэр ур чадвараа хөгжүүлж авахгүй бол ер нь тэр амар чухал юм байна гэж харсан. Ямар ур чадвар гэж чинь нөгөө ер нь бол хамгийн их ярьж байгаа батгагдж байгаа critical thinking. Тэгэхээр critical thinking ер нь бол одоо хиймэл оюун чи өөрөө хангалттай асуудлыг шийдэрлээд байгаа. Томтол маш сайн өгчих юм бол маш олон хөлбөрүүдийг өгч юм тий. За тэгээд олон зүйлийг автоматжуулж чадчихээн. Тэгэхээр тэндээс яг ингээд нэг шүүмжлэл сэтгэлээр хандаад аль нь зөв юм, аль нь буруу юм, аль нь компанид авах юм тий. Аль нь яг манай одоогийн хэрэгцээ шаардлагад зөв бэ гэдэг дээр одоо илүү сэтгэх чадвартай хүмүүс илүү үнцэнтэй олж үлдэхээр Зөв. Яг тэр суур хүний мэдлэг юу ч аягүй чухал болоод байна шүү. Тэгвэл нэг ээ гаргаж өгсөн ингээд шууд аваад ах бол хөвөлсөж ингээд фейлдэд байгаа байхгүй тий. Найс баярлалаа. Тэгэхээр та бас саяны ярианаас хөрвүүлээд манай тэгвэл ичээрүүд бүгд ямар бэлтгэлтэй байх вэ тий. Миний харж байгаагаар бол хиймэл оюунхан тэр AI-ыг юуны санхүүгийн салбар бас аягүй сайн нэвтрүүлээд байгаа харагдаад байна. Тэгээ санхүүгийн салбарын за өөр санхүү салбар дээр нэлээд харсан. Эсвэл би санхүү салбар дээр явж байгаа юм болов уу гэдэг юм чийсэн. Нэлээд их нөгөө тэрлэгөө чиглэсэн төсөн мөнгөө сайн тавьсан байгаа даа. Тэр чиглэлийн хүмүүсийг аягүй хайр хийж ин тээ. Тэгэхээр бүгдээрээ яаж ямар бэлтгэлтэй байх вэ? Ячаараад ямар бэлтгэлтэй байх вэ тээ. Ер нь бол одоо бидний гол таск чинь бол яг компани дотор ер нь л хамгийн өндөр одоо бүтээмжийг бий болгох гэдэг гол зорилго маань хамгийн өндөр гүйцэтгэлтэй
багийг л одоо бий болгох тогтоонд барих гэдэг бол бидний гол таск. Тэгэхээр тэр нь бол одоо юу гэдэг хүн дээр суурьсан ч хүн дээр суйрлаагүй ч бай. Ер нь бол аль нь илүү efficient вэ гэдэг дээр мэдээж тулгуурлана. Тэгэхээр энэ дээр бид нар өөрсдөө яг энэ AI гэдэг зүйл чинь юу хийж чадаад ямар чадамжтай юм бэ гэдгийг мэдгүйгээр тэр стратегийг бодож гаргаж чадахгүй. Тийм учраас яалтч байхгүй. Тэр химэл оюун суралцах тий prompt бичиж сурах. За ер нь юу бид нар яг энэ робот ажилтнаар шийдвэрлэж чадах юм. Юуг нь чадахгүй юм. Юу илүү яг хүнээр заавал гүйцэтгүүлэх ёстой юм гэдэг тэр гаргалгааг илүү сайн ойлгож авахын тулд AI-г илүү сайн сурах хэрэгтэй. Яг AI гэсэн үг шүү дээ. За тэгээд тэрний дараагаар ерөнхийдөө энийг яаж тэр ажиллах хүчний төлөвлөлттэйгээ илүү хослуулах вэ гэдэг дээр буюу workforce planning гэдэг энэ мэдлэг өөрөө маш хэрэгтэй болчихж байгаа. Хүний нөөцийн суурь мэргэжлийн мэдлэг гэсэн. Тэгэхээр энэ дээр бол маш сайн суралцах хэрэгтэй. Зөв ажиллах хүчээ төлөвлөж бүтээмжтэй зүйл гарна. Тэгэхээр би бол энэ хоёрыг илүү чухал гэж харж байна. Тэгвэл одоо нөгөө чиглэлийн сургалтууд суух шаардлагатай байгаа юм тий. Танаа ширээмийн одоо нөгөө юунууд дээр сургалтуудын програмууд дээр ер нь хэр орж ирсэн байна. Танаад байгууллагын төлөвлөгөөнд юу байна тий. Одоо биднэрт ямар нэгэн гоё бэлгүүд байна уу? Их жилийн сургалтын төлөвлөгөөнүүд дээр нэг AI-тай холбоотой тий. Талаараа ярил. Ер нь бол бид нэр энэ жил өнгөрсөн одоо жилийн хугацаанд бол нэг л сургалтын програмтай байсан. Тэр маань л одны нийцийн шилжих суурь хөтөлбөр. Одоо 10 сараас эхлээд бид нэр агсан түвшнийг оруулж ирж байгаа. Агсан түвшин дээр бол бас нэлээд химэл оюун, HR analytics нэлээд төлхөө орж ирж байгаа харагдчихлээ. За тэгээд дээрэс нь энэ оны сүүлээр ах нь эргчлээ ихээр ах нь ширмийн хоёр төрлийн нөгөө цол байдаг. Тэгэхэд хүлэн зөвшөөрөгддөг. Ширм CP, SCP гэдэг. За энэ цол зэргийг авсан тохиолдолд ер нь дэлхийн түвш одоо олон улсын түвшинд те цалин карьер 30-40% өндөр байдаг гэдэг нь бол угаасаа ингэ батлагдсан. Тэгэхээр манай Монгол улсад ч гэсэн ялгаа авахгүй бас энэ одоо эн чинь ингээд нөгөө олон улсын стандартаар баталгаажсан л нийгмийн мэдлэг ур чадвар гэсэн үг л те. Тэгэхээр цаг хугацааны асуудал те. Тэгэхээр яг энд бэлдэх платформыг бас оруулж ирж байгаа. Өөрөөр хэлбэл онлайн сургалтын платформуд түвшингээр орж ирнэ. Тэгэхээр ер нь бол одоо альч онлайн байна уу, танхимын байна уу, аль алин дээр бол энэ химэл оюунтай холбоотой модулууд бол нэлээд хүчтэй одоо нэмэгдэж орж ирсэн. Угаасаа 26 оны одоо ширмийн нөгөө competency гэж байдаг ур чадрын тал бичиг тэрэн дээр шинээр нэмэгдэж орж ирсэн нэг ур чадвар бол artificial intelligence байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрнтэй холбоотой яг ширм бол яг маш эрчтэйгээр яг энэ ур чадрыг хөгжүүлэх модулуудыг шинээр гаргаж ирж байгаа. За тэгээ ширмийн өөрсдөө бие дааж явуулдаг энэ химэл оюуныг суралцах, бэлдэх бүтэн юм модуль сургалтууд бас байдаг. Тэгэхээр бид нар судалж аваад эрчлээс бас оруулж ирч магадгүй гэж бодож байна. Nice. Баярлалаа. Тэгээд чи бид нарт одоо салбартаарж байгаа том бэлгэн шүү дээ, тийм ээ. Сая нөгөө CPS гэсэн цолных нь одоо нөгөө юуныхан чинь санхүүгийнхан чинь айгуу гойс. Би CPA цолтоо гэхээр айгуу вау гэлдэг тийм шүү дээ. Тэгэхээр бид нар утахгүй тийм болох тий. Тэр цолоо одоо би өөрөө бас нөгөө мэрэгсэн нэтлэн болох институтын бас нэг грейд төгсөхгүй юм. Одоо тэр цол мэрэгсэн болохын тулд зайлшгүй судлах нөгөө грейд хичээл өгдөг. Тэрнийхэн soft skill-ийн хичээл дээр миний 2 3 хичээл орж явдаг. Тэгээд тэр нөгөө онлайнаар үзээд манай одоо миний мэдхийн одоо мэрэгсэн холбоодоос хамгийн сайн ажилтдаг нэгэн бодох институт санагддаг. Яг тэр судалгаа, тэр хүмүүсээ хамрагдуулж байгаа байдал, жилдээ хийж байгаа хурал форум, уулзах, тэр онлайнаар платформ хөгжүүлж байгаа байдал энэ нэг мундаг. Тэгээд манайд гэдэг бах танаа хүнөөсийнх нь яадаг гэхээр манайх нь уу гэж бид нар нэг илүү лаг байгааг асуудаг байхгүй юу. Тэгээд өмнөд танайхаа юу мундаг байна. Тэг хамгийн энгийнээр тэр институтын тэр нөгөө мөмгөрийн тэмдэгдэг офис дээр нь очихдол хамгийн сүүлд гарсан тухайн салбарт гарсан номнууд тухайн салбарт гарсан бас сэтгүүлүүд нь ингээд аюугаа байж юм. Тэгээд салбарын хүмүүсийн бүр тэр CFA мэрэгсэнгээ авахын тулд маш их хичээж байна. Шаардлагууд нь нарийн байна. За CFA цолоо авахын тулд гадагшаа энэ төр аюулаг явдаг. Тэгээд бид нар л тэр хэдээс суралцж байгаа л хэдүүлээ тийм л болчихоорой. Тэгээд тэр цолоо хилэнгүүт нь тэр цол нь цалинд нь нөлөөлөл өгдөг тий. Одоо хамгийн тэр өөрчлөлтийг л хэдүүлээ аюу гой хийчихлэх гой болох гэдэг юм тий. Тэгчвэл HR-ууд ч гэсэн тэр мөнгө төрөг гаргаад тий цаг хугацаагаа зарцуулсны одоо хэрэг гарах гэдэг байгаа байхгүй. Тэгэхгүй мэдхгүй болохоор шин нөгөө
би тийм сургалтын цус яасан тийм үг л өгчдөг байхгүй. Тийм. За энэ цаал зэрэг чинь болохоор одоо ICF-д яг адилхан дүүц үзэж явдаг дэлхийн хэмжээнд бол CPSCP бол яг олон улсад хүлээмжшүүлдэг хоёр зэрэг байгаа байхгүй. Тэгээд тэгэхээр Монголд бас энийг нэвтрүүлэхийн тулд ерөнхийдөө бид нар энэ ширмийн сургалтыг оруулж ирсэн гэсэн. Одоо тэгэхээр бид нар нөгөө суур шатнаас нь ахуулаад таксан төвшин дээр бэлдээд явж байгаа. Тэгээд ирэнгүүд одоо шалгалтанд бас CFA-д адилхан. Хамгийн ойрын одоо орон гэх юм уу энэ шалгалтыг өгөх боломжтой нь болохоор Бээжин. Бээжинээс цөөл байгаа. Тэгээ аль алин дээр нь очиж нөгөө нэг 2-4 цаг англи хэл дээр онлайнаар өгдөг. Англи хэл дээр өгнө. Тэгэхээр яг нөгөө хэлний бариар бол байгаа. Гэхдээ үндсэн суурь ойлголт нь одоо бид нар тэр шалгалтыг амжилттай өгч цолыг авахын тулд Шеремиягийн суурь мэдлэгийг мэдчихэж одоо хүний нөөц чинь маш олон чиглэлийн онолууд байгаа шүү дээ. Тэндээс яг Шеремийн онол, Шеремийн ур чадрыг эзэмшиж тэр одоо цолыг авах боломжтой. Яг л энэ цол нь өөрөө Шеремийн учраас. Тийм болохоор тэрийг нь одоо нөгөө эхнээс нь монгол хэлээр өгч эхэлж байгаа гэдэг нь амар том давуу тал. За магадгүй тестээ өгөхөд бол мэдээж хэл шаардагдана. Энд чинь олон улсын зэрэг учраас тий. Тэгээд явандаа одоо бид нар яг магадгүй одоо хэлний тал дээр бол илүү бариараа алга болгоод яаж одоо энэ цол зэрэг авах боломжтой вэ гэдэг тал дээр илүү төхөөлөх гэдэг дээр нь бол ажиллана. Тэгэхээр манай сонсож байгаа ичээрод бас нөгөө ирээдүйн карьерийн төлөвлөлтөндөө бас оруулах юм шүү дээ. Би төдөн жилийн дараа Шеремийн толтой болно тий. Тэхийн тулд нам хэлний хувьд ямар ахицууд гарах вэ гэдэг. Тэгээ би бас яг энэ хэлний тухай яриаг гарсанд хорогдуулаад би өнгөрсөн сараас лингуаж тамирч эхэлж байгаа. Би өөрөө үннийг хэлэхэд бас нэг хэл цам биш. Би хятад англи хэлтэй. Хятад 4 жил сурсан. Тэгээд одоо Монгол дээрээ 6 жил болж байгаа. Хэл минь өөч болж байна. Тэгээд бүр өөр яамаа гэж бодоод яаж сурлаа да гэж бодоод ингэж явж байгаа. Тэгээд би өөрөө нөгөө хэлээ сайжруулах гэдэг лингуажсын нөгөө аппликейшн дээр ном уншаад байгаа байхгүй. Англи хятад олон хэлний аппликейшн. Англи хятад хэл дээр нөгөө сэргээх гэж хэлж өөр ашиглахгүй болохоор зэвэрчээд байгаа байхгүй бүр ингээ бодоод юу илээ гэдэг ингээ гацаад байна. Тийм учраас би өөрөө энэ лингуажсын аппликейшн хэрэглэж байгаа учраас ямар айтайх юм бэ гэд 6 сардаас манай лингуажсын байгууллага руу чиглэсэн бүтээгдэхүүн оруулж ирсэн юм байл. Тэгээд хамтарч эхэлж байгаа. Тэгээд манай ачаардаа бас хэлэхэд ер нь бол бид нар одоо яалтчгүй одоо энэ хэлнэдээ сайжруулахаас сонголтгүй байна. Яг үнэ хэлэхэд тийм. Энэ өөрөө бидний хувьд маш чухал одоо нэг хэсэг хэрэглээ бүр өмнө нь яг нөгөө гадаад компанид ажиллахгүй бол хамаагүй байгаадсан бол одоо бид нар яалчгүй одоо энэ эдлэхийн нийтэд хөлж нэмэхийн тулд хэлээ бол сайжруулах шаардлагатай байна. Тэгээд давхараас магчаад лингуажсын аппликейшн суулгаад тий хэлээ сураарай тий гэдээ бас хэлчмээр байна. Царай захирлын нөгөө орчуулсан People Strategy гэдэг номыг би одоогоос 3 жилийн өмнө олж уншаад бас нэг хөөрхөн ревю бичиж хөөсөлж ирсэн. Тухайд нөгөө Human Resource Strategy биш People Strategy гэж оруулж ирж байгаа надад аюул санагдсан байхгүй юу тий. Тэгэхээр тань People Strategy гэдэг талаараа бас гоё. Энэ номныхаа тухай бас гоё яриач. Тэгээд тухайн үед би бас гоё юм хэл устай хүн байд юм байна гэдэг. Таны тухай нөгөө шинэ мэдчихсэн гэх юм уу тий. Тэр номоор дамжуулж. Тэгтээ нэг царайг нь мэдэхгүй. Нэрийг мэдээд байгаа байхгүй тий. За ерөнхийдөө People Strategy-г яах гэж гаргасан бэ гэхээр энэ болохоор яг одоо трендлаад байгаа нь Сэм Алтман. Сэм Алтман болохоор яг нөгөө ChatGPT-г үүсгэн байгуулагч шүү дээ тий. За Сэм Алтманы ах одоо Жак Алтман залуу байдаг. Тэр болохоор хүний нөөцийн софтвер програм гаргадаг юм компанитай. Тэгээ өөрөө юм SEO юм баггүй. Хүний нөөцийн чиглэл юм бол биш. Тэгэнгүүтээ SEO хүний нүдээр яг хүний нөөцийн функцээ яаж ажиллуулах хэрэгтэй юм бэ? Хүний нөөц чи ер нь ийм юм хийдэг функц байсан юм байна шүү дээ гэдэг юм бүр ингээ инсайт төрөөд тэгээ тэрийг бүр маш гоёор илэрхийлж бичсэн цэгцтэй те ийм ном байдаг. Тэгээ энэ номыг яах гэж гаргасан бэ гэхээр түрүүний нөгөө миний хэлдэг асуудал ер нь бол хүний нөөцийн функцээ манай үүсгэн байгуулагчид SEO-нор маань те яг яаж ашиглах вэ бүрэн дүүрэн гэдэг дээр жоохон мэдгүй гэх юм уу эсвэл жоохон асуудалтай байгаа даа. Тэгэхээр энэ дээр нь илүү нөгөө мэдлэг олох үүднээс яг энэ номыг орчуулж гаргасан. Хамгийн эхлээд гаргасан манай паблишингийн ном баггүй юу. За тэгээд яг энэ ном дээр ер нь бол яг дүрсэлж бичиж байгаа нь хүний нөөц гэдэг хүмүүс ч ерөөсөө хүн гэдэг капиталыг л системтэйгээр ингэж зөв те өндөр бүтээмжтэй дээрээс нь engaged боёо оролцсон өндөртэй сэтгэл хангамжтайгаар ингэж ажилуулдаг юм байна гэдгийг би өөрийнхөө одоо туршлагаас бол ингэж харлаа гэдэг үндсэн инсайт явж байгаа. Тэгээ тэр дотор бол ерөнхийдөө яг гүйцэтгэлийн удирдлага яаж зохион байгуулах юм, за тэр байгууллагын соёлыг яаж загварчлах юм те гэд яг практик дээр хэрэгжилж болох үс ингээд санаануудыг тэгээ хамгийн гол нь хүний нөөцийн нүдээр биш.
Тийм SEO-гийн үүсгэн байгуулагч. SEO-гийн өдөр бичсэн гэдэг нь бол маш том даваа талтай. Жижигхэн ном цагаан өнгөтэй. Тийм. Тэр би өөрөө нөгөө байгууллагын соёлын судалгаас хийж өгдөг. Нөгөө зөвлөх үйлчлэг өгөхийн тулд ялчгаа судалж чад. Тэн дээр би яг тэр номноос тэр соёлын хэсгийг нэлээд одоо нэг чухал давч үзэж тэр нөгөө хөрхөн чипүүд өгсөн байсныг ашиглаж ирсэн байхгүй юу. Тэгээд тийм болохоор бас тэр номыг бас манай ичээд уншиж зүгээр. Бас нөгөө Шонортын заавал унших номын шалтгаанд оруулаад тийм ээ. Шонортой бид бас зүгээр ном байдаг шүү манай битггүй байгаа хүмүүс. Нөгөө юуныхаа эдитэнд бас номныхын зургийг оруулчихна. Тэгвэл бас илүү бас хүмүүс нөгөө харчвал бас зүгээр байх гэж бодож байна. За баярлалаа. Хоёлаа нөгөө та анх яаж хэл сурваа тий? Одоо нөгөө хэлээ гадаад сурсан уу, монгол сурсан уу? Бас одоо манай нөгөө ичрууд бас хэл сурах гэж байгаа, хэлэн дээрээ ажиллах гэж байгаа хүмүүстээ зөвлөж хэлэхэд өөрийнхөө туршлагаас хэлэхэд тий? Тэр туршлагаас хуваалцаач. Ер нь л би яг дунд сургуульд байхдаа л нэлээд илүү эрчтэй сурсан гэх юм уу. Дунд сургуульд байхдаа яг нөгөө миний сонирхол өөрөө нэг гадны одоо хамтлуудын дууг амар их сонирхдаг байсан. Тэр үед чинь Backstreet Boys, Spice Girls хамтлууд байдаг гэсэн шүү дээ. Тэгээд дууных нь үгийг сурах зорилгоор өөрөө юм нөгөө нэг жижигхэн магнитофон байдаг гэсэн дээр тэрэн дээр ингээд нөгөө зогсоож байгаа бол бичээл. За тэр үед бол зөндөө буруу биччихсэн баг. Тэгээд тэрүүгээрээ илүү ингээд нөгөө нүдэлжсэн үгнүүдийг. Тэрний дараа болохоор нөгөө англи номууд уншдаг гэсэн. Тэгээ өөрөө жоон детектив зохиол сонирхолтой учраас яг зохиол дээр ингээд орчуулаад сонсохоор бол биш орчуулаад ерөөхдөө бичээд үзэхээр нэлээд үг нийтлэгддэг. Тэгэхээр нөгөө үг нүдлэн гэдэг чинь эргүүлээд за дөрмийн төвшөнд буруу байдаг байлаа ч холбоо тэмэрсэн ярьчин холбоод ойлгох чинь гэдэг юм тий. Тэгэхээр илүү vocabulary суртаа сурсан гэж хэлж болно. Дунд сургуульд бол манай багш бол бас яг англи хэл заах талтай бол бас маш мундаг хүн байсан. Гэхдээ манай сургууль 50 дугаар сургууль. Яг хэлээрээ тухайн үед л нөгөө нэг дөнгөж гарч ирж байсан. Дөнгөж англи хэлийг нэвтрүүлжсэн гэх юм уу. Тэгэл сурч ирсэн да. Ерөнхийдөө гадаадд бол сураагүй. Монголда. Тийм. Зөв ном уншиж тий дуу сонс сурсан юм байна. Би бас яг энэ лингорсын алькаш ашиглаж байгаад нөгөө өөрийнхөө нөгөө ном чинь бас нэг янз янзын юу байгаа шүү дээ. Нөгөө шинжлэх ухааных юм уу. Тэр давхар нөгөө хүний нөөцийн ч юм уу тэр судалгааны уншингаа сайжруулах хийх тэр аягүй ажиллаад байгаа юм. Тэгвэл бас ном чинь аягүй гоё нөгөө бид нар шиг нөгөө хэл сурч ингээд үг хэлээд байдаг шүү дээ. Тэгснээс илүү нөгөө ном унших нь аягүй үр дүнтэй юм бил. Тэр өгүүлбэр нь тогтцдог. Дараа хүнтэй орж ирээд байгаа байхгүй юу өөрхөндөө. Тэр бол амар сайн нүдлэгддэг. Харин тийм. Тэгээд би энэ зунаас нөгөө нүүвтэй хамтарсан бас төсөлтөр орсон. Тэгэнгүүт нөгөө яалтчгүй бүх юм маань англи дээр яваад байгаа. Хуралтай гэл бүх аженда бүх юм. Тэгэнгүүт яалтчгүй миний нөгөө хэл сайжрах нөгөө талаар хэлээ сайжруулах шаардлага гарч байгаа. Би бол тэгж бүр шахаан дуруулж өөрийгөө сайжруулад байгаа. Өөрөөдтэй. Тэгэхгүй бол энэ чинь нөгөө тухта бусдаа орчоод хэлээ сайжрах хэрэглэхгүй байгаа юм чинь ингээ мартагдаад байна л та. Тэгээ манай ичрууд бас гоё одоо ирээдүйн нөгөө CFC цолоо авахын тулд тий цолоо авахын тулд хэлэн дээрээ бас нэлээд сайжилж эхлэе гэж хэлмээр байна. Тэгээ бас гоё олон улсын форумд орохын тулд тийм ээ. За баярлалаа. Таны нөгөө 20 гаруй жилийн туршлаган дээр туршлагын хүн эргээ харахад яг өөрөө гоё санаачлаад тий захиралдаа бүр барьж ороод хийжсэн ямар гоё төслүүд байна тий яаж захирлуудтайгаа ярангуй хамтарч ажиллах вэ тий тэр талаас ярил. За би яг хамгийн анхны карьер дээр одоо Монгол контент компанид тий захирлын цэцлэг болсон. 2 жилийн хугацаанд захирлын цэцлэг жилийн хугацаанд захирлын цэцлэг хийж байгаа. Декрет аваад 2 жил болчиход буцаж орж ирсэн. За буцаж орж ирэх хугацаанд яг удирдлага актив сурч ирсэн менежментээр. Тэгээд тэгтээ бол нэлээд их юмнууд олж харсан гэх юм уу компаниа хэрэгжүүлж болох үз. Яг тухайн үед баланс скоркартын карт дээр би диплом биччихсэн. Тэгээд тэр үед яг тэр аргачлал тренд болоод гэх юм уу зах зээл дээр. За тэгэл буцаж декретээс орж ирэл нэг л өдөр захирал дээрээ юм цаас өрөөд орсон. Тэгээд тэр цаасан дээр болохоор юу исэн бэ гэхээр цалингаа өсгөх ч юм уу албан тушаалаа өөрчлөе гэж бол огт нэг шигч үгаагүй. Энэ компани би хүний нөөцийн функцийг угсраад за тэгээ ийм одоо гарц үзүүлэлт үр дүн гаргаж болохоор байна. Тэгээ ийм ажлуудыг бол хийхээр төлөвлөж байна. Та зөвшөөрөх үү? Тэгээ яг миний функц биш байсан ч гэсэн тухайн үед яг манай компанид хүний нөөцийн функц байгаагүй. Тэгээд авч ороод тэгсэн чинь дараа нь би яг сонсгоор манай захирал яг менежмент баг хиндэн жилээдээ хэлжсэн санагдчихэв.
За одоо манай Сараа одоо л ажил хийж эхэлж байна. Тэгэхээр тэрнээс хойш яг миний арга барилга тийм болсон гэх юм уу? Яг захирлууд дээрээ за 5 мөгд дээрч тэр CEO дээрч тэр ер нь бол би хэдэн жилийн дотор юу хийх үү гэдгээ маш сайн шийдлүүдээ барьж ороод шүү дээ. Барьж ордог байсан. Тэгээд хэдэн жилинд нь шаардлагатай гэдгээр хүртэл тодорхой. Би CEO дээр болохоор 3 жилийн хугацаанд хүний нөөцийн системийг өсөрнө. Эхний жил бол энийг өсөрнө, 2 дахь жил, 3 дахь жил юм байна. Энээс гарах үр дүн юм байна гэдгийг танилцуулж орж исэн. За тэгэл яг л хэлсэн хугацаанд л тэрийг хийсэн. Тэгээд би бол одоо яг хүний нөөцийн хондоо яг сургалтын үеэрээ юу ажилладаг гэхээр эхлээд яг компанийн бизнесийн онцлогтой танилцах хэрэгтэй. Ер нь компани бизнес одоо тэр бизнесийн орчин юу гэсэд байгаа юм те тэлэх гээд байгаа юм уу? Эсвэл одоо яах юм те илүү бага зардалтайгаар үр ашигтай илүү ашигтай ажиллаараа төлөрсөн байдлаар ажиллах гэдэг юм уу гэдэг нэг зорилго байгаа шүү дээ. Тэр зорилгыг маш сайн одоо танилцаад за энэ зорилгод хүрэхэд бол хүн капиталыг яаж зохион байгуулах ёстой юм гэдгээ бодох хэрэгтэй. Бодцоод тэрэн дээр ингээд бүтэн дүр зургаар ингээд нөгөө mind mapping хийнэ гэж байдаг шүү дээ. Одоо оюуны зураглалтай оюуны зураглал хийгээд за ингүүл тэгвэл ингэнэ гэдэг нэг логик маш сайн ашиглах хэрэгтэй. Тэр логик дээрээ суурлаад мэдээж энэ чинь нөгөө мөрий тавихтай адилхан тэрийг хийгээд яг тэр үр дүн гарна гэдэг бол мэдгүй шүү дээ. Гэхдээ уйлдсан хэлбэрээр тэр системийг 100 өгсөрч чадах юм бол гардаг. Тийм учраас тэр mind mapping гэдэг зүйлийг маш сайн хийгээд олон жилээр нь харах хэрэгтэй. За одоогийн байдлаар яг манай зах зээл маш өрсөлдөөнтэй байгаа учраас 5-6 жилээр бол харж чадахгүй. Тийм бай. Максимумдаа л нэг 2-3 жилээр харуулах юм. Тэгэхээр магадгүй 2 жилийн хугацаатай харж байгаа. За 2 жилийн хугацаанд бүртгүүл цонх шалгалт бол ийм байх хэрэгтэй. Тэгжээж бид нар талантыг зах зээлээс үр дүндээ татна тий. Татсан талантаа ингэж хөгжүүлж хэрэгтэй байгаа capability буюу ур чадрыг өсгөх юм байна. За ур чадрыг өсгөрчөөд нөгөө хүмүүсээ тогтоон барих хэрэгтэй болно. Тэгэхээр тогтоон бариханд бол бид нэр гүйцэтгэлийн удирдлагын систем юм байх хэрэгтэй байна. Салиусны системээ ингэж өсгөрчөөж нөгөө өндөр ур чадртай талантуудаа хадгална гэдэг ч юм тий. Тэгэхээр цогцтгаар нь харах бол заашгүй хэрэгтэй гэж байна. Nice. Одоо сая нэг ярианд чинь нэг стратегийн аргууд яриад шүү дээ. Balance scorecard, mind mapping гэдэг аргачлалууд, гой аргачлалуудын нэр томьёо яриад байна. Тэгэд таны хувьд аялал төлөвлөлтөө тий том зургаар харахтаа хэрэгэлдэг төлөвлөдөөсөө гой дуртаач гэвэл тий ингээд за ийм аргууд 5 арга байдیں۔ Шүү, balance scorecard байдیں۔ Шүү, mind mapping гэдэг ингээд дуртаад 2-3 тип гоё яриад өгөө дуртаад өгөөч гэвэл ямар төгөмөл хэрэгэлдэг аргачлалууд байна танд? Ер нь яг нөгөө миний өөрийн type болохоор илүү жоохон logician талдаа type байхгүй юу? MBTI-ийн хувьд бол тэгээд яадаг вэ гэхээр X-Mind гэдэг юу гэдэг чинь програм гэдэг чинь тийм. Ер нь бол mind map-ийг ихтэй ашигладаг. Тэрийг бол нэлээд ашигладаг. X-Mind энэ үр дүнд хүрмээр тэгэхээр ийм асуудлууд гарч ирнэ. Тэр асуудлыг ингэ шийднэ гэд ургуулад явцдаг. За тэгээд ерөнхийдөө тэндээсээ үндэслээд энэ альтернативуудыг одоо энэ хөлбөрөд аль нь зөв бэ? Альгүйр нь явал надаа ямар байраар очих уу? Альгүйр нь явал яах вэ гэдэг нь олоо арчдаг. Нөгөө талаар яг байгууллагын хувьд ингээд нөгөө төлөвлөлт гэдэг дээр бол би бол илүү OKR тохирдог гэж хардаг. OKR бол илүү нөгөө товч байдаг шүү дээ, тийм илүү яг key result руугаа чиглэсэн байдаг гэдэг утгаараа ер нь эхний ээлжинд бол юу гэдэг ингээд байгууллагын түвшин маш олон зорилго төлөвлөлүүд нэг жилийн дотор явах нь оновчтой гэж боддог байсан. Тэгээд одоо сүүлийн жилүүдэд юу гэж боддог болсон бэ гэхээр байгуулагч бай, хүнч бай ерөөсөө хамгийн чухал priority те хамгийн чухал одоо зорилго гэдэг зүйл дээр төлөрөх хэрэгтэй байна. Тэрийг яг ингээд нөгөө юу өргөж чадах уу гэдэг хөшүүрэг гэсэн үг шүү дээ тийм. За энэ нэг 3 юм хийчихэл бол манай байгууллага зорилготой хүрнэ гэдэг тэр 3-ыг олоход л одоо илүү төвлөрдөг болсон гэх юм уу. Тэгээд тэрүүгээрээ бас одоо яг нөгөө энерги менежмент хийж гин гэсэн үг шүү дээ тийм. Нөгөө талаа тийм. Сонсогчтой бас хэлэхэд OKR-ийн Монголигийн судалгаа захирлыг бас оруулсан байгаа манай дугаарт. Тэгээд бас манай судалгаачин бас гоё OKR-ыг Монголд бас яг жинхэнэ утгаар хүмүүст ойлгуулах гэдэг сургалт хийгээ зөвлөх хөшлөгөө явуулж байгаа. Тэгээд подкаст сонсож байгаа хүмүүстээс тэр OKR Монголын судалгаа захирлийн ярилцлагаас очиж уншичаараа тий манайх чинь бас жоо буруу ойлголттой явчихаараа тэр чигээр буруу явчихад хүмүүс шүү дээ. Тий. Тэгэхээр нөгөө нэг хэсэг бид нар KPI гэж нэлээд явуулахаас одоо бол OKR-ийн бас гоё зөв ойлгочихгүй зөв яаж системтэйгээр зөв ашиглах вэ гэдэг маш гоё ойлгомжтой ярилцлага өгсөн байгаа шүү бас хэлчихье. Баярлалаа тэр X-Mind тий. Би бас тэр мэдэхгүй юм байна үнэ хэлэхдээ би юу
try хийж гоё оролдож үзснээ тэгээ сэтгэлээ хэлнэ. Миний хувьд бас би бас нөгөө юу яадаг юм. Тэгээд mind map яргахаас айгу. Ер нь нөгөө өндөр түвшин 7 дадалтай шин төгсгөлийн нэхэд төсөөл гэдэг шүү дээ. Би тэгж аяа үздэг байхгүй. За энэ төгсгөлд нь юу аах вэ? Тэгвэл ингээд цуграад явахараас их зүгээр хүн ч гэсэн амьдралаа өглөө эхлээд төсөөлөл хэлдэг шүү дээ. Тийм. Нөгөө өөхөхдөө яг хүмүүс юу гэж яриаш бодож чинь ямар лекаси үлийг бодож чинь гэдгээс эхэлчүүл хүн айгу зөв явдгаа гэдэг тэр аргаар би бас ер нь явдаг юм бохгүй. Тэгэхээр нөгөө тийм учраас бид нарт бас гоё ямар хүмүүсийн ямар тип ашигладаг, ямар аргачлалаар ажилтнаас айгуу сонирхолтой байдаг. Баярлалаа. Та бас нэг шавнартаа хэлдэг ярьснаас бас онцлог ярихад би бас нэлийн хэдэн шивтэй тийм. Миний хувьд нөгөө хүний нөөцийн ихтэмд 14 оноос хойш багшлаад явж байгаа. Тэгээд одоо тоогын хэрэг бас хүмүүс чичирдохоор олно. Тэгээд нэг захтал онлайн дэрч мар 50 60 хүн олон орчдөг байхгүй юу. Тэгэхээр тэр манд суур тийм. Та бол апдейт вершинг хийгээд ингээд явж байгаа хүн. Манай нөгөө хүний нөөцөөр одоо сурахж байгаа. За ер нь энэ хүний нөөц чинь одоо өөр мэрэгэл эзэмсэж байгаа. Энэ хүний нөөц чинь миний ажлын биш үү гэж явж байгаа хүмүүс манад тэр актив сурдаг юм. Тэгэхээр та бас гоё манай подкастын сонсогчдод ихэмшлэн бас миний оюутнууд байдаг. Анх подкаст хийсэн маань санaalж байгаа тэрнээс минь өмсөлтэй. Багшаа энэ хүний нөөцийн подкаст энэ төр байд юм уу гэх нэрээ авахгүй юм биш тэгээд би хийсэн аахгүй. Тэдэртээ бас зориулж. Тэгэхээр танд бас хүний нөөцөөр ажиллаж эхлэж байгаа хүмүүст зориулаад тий. Ер нь ямар зам чанартай, ямар одоо ур чадвартай байвал окей байх юм бэ тий. Хүний нөөцийн чиглэлийн хүн гэдгээ мэдрэх тэр одоо үндсэн зүйл нь юу юм тий. Ямар зөвлөгөө өгмөр юм та тий. Бас гоё. Ер нь бол би ингэж боддоо шүү дээ. Яг нөгөө хүний нөөцийн функц гэдэг утгаараа одоо хүн тус бүрэн ч юм уу албан тушаал дээр нь ажиллаж байгаа хүн тус бүрийн тайп бол өөр байх ёстой гэж боддог. Одоо жишээ нь магадгүй захирлынхан дараагийн түвшинд ажиллаж байгаа хүмүүс нь илүү томоор харах чадвартай, илүү логик сэтгэлгээ сайтай ч юм уу тий. Шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх чадвар нь сайтай байх учраас арай өөр тайп. Харин яг одоо entry level дээр ч юм уу тий илүү хүмүүстэй ажил одоо холбогдож ажилладаг ажлын яриад байгаа шүү дээ. За сонгон шалгалтын мэрэгчлэлтэн ч юм уу те. За энэ хүмүүс төр илүү нөө empathy суурьтай. Одоо ялангуяа ENFJ гэж нэрлэдэг те. Тийм төрлийн хүмүүс илүү тохирдсон шиг санагддаг. Учиргүй нөгөө introvert төрлийн хүмүүс бас тохирдгүй юу гэвэл үгүй. Би өөрөө introvert тийм шүү те. Би өөрөө introverted. Тэгээд ерөнхийдөө миний empathy бол бас жоохон сул. Илүү логик дээр суурилсан юм сэтгэлгээтэй байдаг учраас гэхдээ хүний нөөц төр ямар даваа тал авчирдаг вэ гэхээр яг саяны нөгөө big picture thinking тийм томоор нь харж системийг усрах гэдэг дээр л даваа тал авчираа да. Тэгэхээр миний дэргэд одоо ажиллах хүн маань ямар хүн байх хэрэгтэй гэхээр илүү empathy суурьтай, илүү хүмүүсийг одоо мэдрэмж талын мэдэрч чаддаг ийм сэтгэл зүйн онцлогтой хүмүүс илүү тохирдог учраас би бол одоо яг нөгөө ийм хүмүүс тохирдог гэдэг дээр бол жоохон мэдгүй байна. Одоо альч тайпын хүн бол тохирно гэж харддаг юм. Гэхдээ яг нөгөө функцаа ямар функц дээр ажиллах уу гэдэг нь өөрөө асуудал. За тэгээд нөгөө хувь хүний perception боёо тэр хүний дуртай зүйл гэж хэлсэн байна шүү дээ. Юун дээр happy байгаа тийм хүнтэй учиргүй ингээд нөгөө харилцах дургуй ч юм уу тийм ажил одоо тийм төрлийн хүмүүс бол жоохон хэцүү байдаг баг. Маш их хүнтэй холбогдсон тэр хүмүүсийн зовлон жаргалыг сонсон тийм тэрэн дээр problem solving хийн гэдэг чинь бас яг тийм хэцүү ажилчтай юм. Тэгэхээр өөрийн тэр сонирхол гэдэг зүйл бас их чухал юм шиг санагдтыг. Зөв баярлалаа. Магадгүй зарим хүмүүс ерөнхий хэлж боловч нэг айгүй ойлгомжтой хариулт байсан шүү. Одоо би бас тэгдэг оюутнуудаа юу яагаар одоо жишээ нь магадгүй data analyst байж болно шүү. Хүнтэй л дургүй хүн тийм ээ. Одоо HR data analyst гэдэг бас ажлын байр гарцсан байгаа шүү. Компани том компаниуд тийм. За хүнтэй харьц дуртай нь магадгүй тэр сонгон шалгуулалт бүртгүүлэлт. За тэгээд сургалт хийх дуртай хүн бол сургалт хөгжүүлж ярэ тийм ээ. За өөр одоо хууль эрх зүйн суурьтай хүмүүс бол хавилмын харилцаа талаараа ингээд функцаараа мэрэгшээд явчих нь айгүй зүгээр. Яг хоо ерөнхий том зургаараа харах юм бол манай хүний компаниуд чинь Монголын одоо 90% нөрөө жидэг учраас нэг компани нэг HR ба хоёр HR байх нь өөрөө төгөмөл байгаа юм л да. Яг хоо томоохон компаниуд маань л өөрөө функцаараа мэрэгшээ явж байгаа. Тэгэхээр одоо подкаст сонсож байгаа, суралцж байгаа хүмүүст бас хэлэхэд өөрөө бас аль чиг ямар компанид орж ажиллахаасаа хамаарат та мэрэгшгүй ерөнхий генерал HR байх юм уу яг тусгаалсан гоё мэрэгшээ явах юм уу гэдэг шийдвэрч зүгээр байх тийм. За баярлалаа.
За өөр одоо танаа нөгөө сургалттай ч холбоод ярихад те хичнээн хүн одоо та ерөнхийдөө бас тоогоо хичнээн хүн суралцав. Тэгээд орж ирээд нэг хүмүүсээ хүлээлт байгаа шүү дээ. Би нэг юм сорон тэгэнггээд хүмүүс маань бас яаж гоё ямар өөрчлөлтүүдийг тухай ярьж чинь. Танаа нөгөө контентуудыг бол хараад байгаа тийм. Хүмүүс гоё инглээ гээд гоё контентууд суралцсан хүмүүс. Миний маш олон ойрын хүмүүс сураад байгаа. Тэгэл уулзах маргааш шалгалттай гэж нэг хитээс хүмүүс байгаа гэдэг тийм. Оо за гэдэг. Тэг чинь бас хүн ер нь хичээл зүтгэл гараснаа хэмжээр юм авдаг шүү дээ. Тий. Тэгэхээр бас гоё ингээд шалгалт энтертэйгээ санаа зовоод бэлжин бас гоё санагдаад байгаа байхгүй багш хүний өдөр харахад тий. Тэгэхээр хүмүүс нь бас ямар өөрчлөлтүүд суралт төгсөгчдөндөө ямар өөрчлөлтүүд явж байна. Тэр талаараа бас гоолцооч. Танаа дээрэн сурвал яах юм те. Тэ? Юу олж авах юм те? Яаж өөрчлөх юм те? Та бизнесмен үдэрээ те. Ер нь бол манай сургалтын ерөөсөө гол онцлог бол хүний нөөцийн одоо зүгээр үндсэн функцүүдийг заахаас илүүтэй яг бизнестэй холбож ярьдаг. Өөрөөр хэлбэл бизнесийн зорилгод хүрэхийн тулд хүний нөөцийн системийг яаж өгсөх үү гэдгийг заадаг. Яг тэрнээс биш одоо гэрээ яаж боловсруулах уу, тушаал яаж гарах уу гэх юм яг юм транзакшнл төвшний төрлийн ажлуудыг бол заахаас. Тэрийг бол бид нар заагаад байгаа шүү. Тэгэхээр танаа тэр болохоор сегмент байгаа даа. Бид нар болохоор илүү яг нөгөө бодлого талаасаа хүний нөөцийн стратеги яаж бизнестэй уялдуулж гарвал зөв байдгийг. Эхнээсээ тэр функцүүдийг юу гэж бодож ухсрах хэрэгтэй юм те. Гэт илүү загварчлал талтай зааж. Тэгэхээр энэ дээр гарч байгаа нөгөө өөрчлөлт маань ерөөсөө бидний хүсэн үйл ажиллагаа өөрчлөлт бол нөгөө захиралтайгаа ярихад за би яг одоо ийм системийг хүсэрч өгч чинь те. Энэ системийг компанид хүсэрснээр ийм үр дүн гарнаа. Надад тэдэн жил хэрэгтэй. Одоо хугацаа энийг гаргахад тэр ийм яриа хийдэг HR-ууд олноор төрж гараасаа гэдэг үндсэн хүлээлт байгаа. Тэгэхээр яг энтэй холбоотой одоо нөгөө төгсөгчдөөсөө ерөнхийдөө сэтгэлийг нь асуугаад явахаар гарч байгаа одоо өөрчлөлтүүд нь бол илүү захирлан ойлгож чинь тий. За ингээд ажиллах арга барилт ч юм бол нэлээд өөрчлөлт орж ий. Ямар өөрчлөлт орж ийн гэхээр илүү ингээд цогцоор нь чи төлөвлөж чаддаг болсон байна тий. Өмнө нь болохоор яг ингээд нөгөө жижиг асуудлуудыг илүү ярьдаг байсан бол за энэ ийм төрлийн асуудлууд манай дээр илүү priority байгаад байна тий. Илүү чухал байгаад байна. Энийг нь илүү шийдчихвэл ийм том үр дүн гарч ирнэ. За тэгэхээр яг ингээд бизнес хүний нөөц технологи гэдэг гурван зүйлийг ингээд цогцоор нь базаж ойлгодог юм ойлголтыг бол нэлээд сайн суулгаж өгч байгаа гэж бодож байна. За тэгээд мэдээж нөгөө нэг агсан түвшин одоо энэ чинь ингээд түвшнээр хамрагдаад явахаар илүү их гарцууд одоо илүү их одоо майндсет сэтгэлгээ талтай өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Тэгэхээр үндсэндээ л ерөөсөө яг стратеги дээр суурилсан хүний нөөцийг яаж яг компани дээр хэрэгжүүлэх вэ гэдэг практик арчлалыг илүү зааж байгаа гэр онцлог. Яг нөгөө онл талаараа тахгүй. Гэхдээ нөгөө олон улсынх нь онл талаасаа суурийг бол маш сайн өгнө. Тэгэхээр дээрэс нь яг одоо энэ сургалт дээр маань бас нэлээд одоо хатуу шаардлага гэдэг ширэн талаасаа одоо энэ чинь франчайз сургалт гэдэг утгаараа яг Америкт энэ сургалт яаж ордгийг те нөгөө сурагч багш нар маань ямар үг хэлдэг, ямар хэлтгүй энэ слайдууд дээр ямар гол инсайт яаж ярих уу гэдэг бүх юм өгчдөг учраас яг л одоо та Америкт тийм үү хаана гэдэг те Сингапурт гэдэг юм энэ сургалтыг авж байгаатай яг адилхан тэр мэдлэгийг олж авах одоо мэдлэгийг олж авах боломжийг олгож байгаа. Тэгэхээр тэрүүгээр бас их давуу талтай байх. Эргүүлээд нөгөө гарч байгаа үр дүн ингээ олон улсын сертификаттай HR-ууд олноор төрж гарах нь энэ HR гэдэг мэрэгжлийн үн цэнийг илүү өсгөж өгч байгаа. Зах зээл дээр тий бид нар одоо юу гэдэг юугаар ч хамаагүй сурсан хүн эсвэл бүр сураагүй ч хүнтэй энэ ажлыг хийдэг гэсэн ойлголтыг бол халахын төлөө явж байна. HR бол нарийн мэрэгжлийг одоо ганцхан манаас сургалтаар болж авахгүй маш олон төрлийн сургалтуудыг зэрэгцүүлээд үзчихээж тий олон жил ажиллаж энэ практик ур чадвар гэдэг зүйл суудаг. Тэгэхээр яг энэ одоо чиглэлээр хөгжсөн HR-уудын компанид авчирч байгаа үнц нь бол бүр үнэхээр харьцуулшгүй. Сураагүй HR-уудтай эсвэл одоо нөгөө дөнгөж нөгөө өөр мэргэжлэр сурчаал компани дээр орч ирэл ажиллаж эхлэх гээд одоо явж байгаа HR зөндөө байгаа. Гэхдээ энэ дээр би бүр нэг юм онцлмоор байна. Тэр компанид яг энэ HR-ын ур чадвар, HR-ын одоо мэдэх ёстой мэдлэг ур чадвар гэдэг зүйлийг заадаг capacity байхгүй, хүчин чадал байхгүй. Тэр компани дээр байгаа захирал, эсвэл executive team яг энэ чиглэлийн нарийн мэдлэг ур чадвар байхгүй учраас яг одоо юу гэдэг нь тухайн компани дээр гарч ирж байгаа асуудал бай асуудал сурна гэсэн үг. Тэгэхээр энэ бол маш олон жилиг алдчихж байгаа юм байна. Тийм болохоор
чиглэлээр нь сурч энэ нарийн мэрэгжлийг яг утгаар нь одоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэрний төлөө л ерөөсөө одоо таны сургалтч байна, манай сургалтч байна гэж болгож байна. Nice, баярлалаа. Миний яг нөгөө танаас сураасаа гэсэн хэд хэдэн хүн сурчсан шүү. Бүр санаахаа санал болгосон шүү. Ягаад тэгэхээр мань хөө өөрөө манай ахтын болохоор өөрөө яг нөгөө анхан шатны баггүй юу? Яг одоо нөгөө дөнгөж энэ HR-ийн тухай мэдлэг HR гэж юу юм? Хүний нөөцийн менежмент гэж юу юм? Функц гэж юу юм? Гэдгийг л одоо бид нар өгдөг. Тэнгууд надаас нөгөө HR-ууд би мэрэгчмээр байна. Санал болгоод юу байна минь асуудаг байхгүй. Тэгээ би за мань хөө өөрөө нөгөө ажилтсан туршлагатай байсан. Тэгээд өөрөө нөгөө туршлагатай болохоос биш нөгөө суур бакалавр HR биш. HR-ийн сургалтанд зугаагүй хүмүүс байхгүй. Тэгэхээр танд бол яг энэ тэр Beyond-ийн ширээмийн сургалтууд тохирно. Танаас сурах хөрөнгө манайх бол нөө яг тэгэхээр та өөрөө энэ чиглэлээр ажилласан учраас манад бол энэ basic санагдана. Хугацаагаа хэмсэн дээр хоёлаа гэдэг жисэн. Тэгэхээр тэрийг би бол таны сая ярианаас хамгийн товчхон одоо өөрийгөө тайлбарлах юм захиралтайгаа аягүй ойлгох болох юм байна гэж ойлголоо. Танаас сурах юм бол тэгээ өөрөө бидний хувьд 50% челленж юм байхгүй юу? HR-уудын нөгөө гоё юм санаачилтаа хиймээр байдаг. Захиралтаа нөгөө ойлгуулж төсөв мөнгөө цохолж чадахгүй ундаг юм аягүй байдаг. Тэгэхээр би энэ ширийн сурах юм бол захиралтаа аяус ойлгох болох нэ тий. Сурах царай гэж өрөөлөө тий. За баярлалаа. Тэгж ойлголоо. Тэгээд энэ өөр аягүй чухал. Захирал тоо сонсно гэдэг чинь тэр хүн өөрөө өссөн байна гэсэн үг байхгүй. Захирал чинь бас хэнийг сонсох мэдчихэж байгаа шүү дээ. Тэр хүн ямар юм ярьж орж ирээд байна тий. Тэгэхээр нөгөө захиралдаа зарим ичрүүд тэгдэг байхгүй. Захирал хамгийн энгийнээр би өмнөх бас дундаас ярьжсэн. Зарим манай нөгөө одоо миний 90 дор ичэр шавнаар найз үнд биш шүү дээ. Би захиралтаа ороод унчаад ах юм нөгөө төсөн мөнгө барьж харахаар тий. Яаж ер нь ойлголцоо ямар үг хэлэх үү гэж нэг хошин байдлаас асуудаг байхгүй. Тэгэхээр тэр захирал чинь бас өөрөө захирал шүү дээ тийм ээ. Хиний үгийг сонсох уу? Энэ хүн ямар төвшний яриа хийж ийн гэдгийг ялах салгадаг. Бид нар захиралдаа тоогдохын тулд өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай. Өөрийгөө хөгжүүлэхийн тулд тэр хаана ямар шин сургалт форум юу вэ? Тэрийг аягүй сайн олд сонсож явах нь аягүй чухал байгаа юм тий. Өнгөрсөн жил бүр нэг захирал бүр тэгжсэн байхгүй. Гэхдээ чиний постыг харахаар л танаа ичэрч ямар их уулзч чуулдаг хүмүүс вэ тий. Нэг л ичэрийн өглөөний уул тим юм гээл явах юм. Манай ичрүүд тэхгүй. Чи нэг манай ичрүүд нь явуулталаад өгчсэн байхгүй тий. Би чамайг танилцуулаад өгье чи манай ичрүүд жоохон дагуулаад орж ороод яваад өгч. Би тийм ичраа хүсэж байна тий. Энэ тэгж тэр компани ингэж гэсэн юм надад яаж орж ирээс гэж хүсэж байна. Ярихгүй байгаад ингэж над захиал орж ирж ирсэн. Тий. Тэгэхээр манай ичрүүд өөрөө айгүй тийм хаана юу шинэ мэдээлэлд айгүй ойр тий. Энд чинь мэдлэг чи өөрөө маш том баялаг шүү дээ. Тийм ээ мэдлэг бол маш том хүч. Тэгэхээр тэрийг бас авах нь айгүй чухал. Тэгэхээр одоо энэ манай ширээний сургалтаас HR чиглэлийн карьер хөгжиж байгаа хүн бол зайлшгүй сурах сургалтуудын нэг болж байна тийм ээ. Бас суугаасаа гэж бас хүсэж байна. За тэг хоёлаа бас юу руу нөгөө компаниудын одоо таны ажилласан болон одоо ажиллаагүй компаниуд тийм ингээд ерөнхийдөө та нөгөө зөвлөх хөшлөгөө 50 гаруй компанид өгөө явж байгааг харахад манай компаниудтай хүний нөөцийн амжилттай одоо өөрчлөлт хийх ч юм уу сая бас нэг AI гэдэг бас бэлтгэлгүй сонгоч мөнгөтханаас алтаа гаргаад байна л да өмнө гэхээс тийм ээ. Тэгэхээр AI шилжилттэй холбоотой за ер нь манайч өөрчлөлт хийх гэж байгаа гэж хүмүүсээ явуулаад шүүгэн аваад ах юм уу яах юм тийм тогтолцооны хувьд менежментийн хувьд ямар алдаа гаргаж байна онж байгаа компаниуд нь яаж ийн алдж байгаанууд нь яаж ийн тэр талаар бас таа зөвлөх хүн дээрээ зөвлөх хүн өнцгөөс зөвлөгөө өгч. За ер нь бол яхав нөгөө нэг мэдээж альч компани захирлын үед хүсэн хүлээж байгаа зүйл нь бол одоо зүгээр шулуух байлгээд маржин л байгаа шүү дээ. Шиг ажиллагаа. Тэгэхээр тэр маржин гэдэг зүйлийг гаргаж авахын тулд яаж зардал багтай борлуулалт өндөртэй ажиллах вэ гэдэг л гол асуудал байгаа. Тэн дээр болохоор ерөнхийдөө мэдээж labor cost буюу хөдөлмөрийн зардал бол нэлээд өндөр зардалтай ордог. Альч компаниуд бол тэгж явж байгаа. Тэгэхээр тэр хөдөлмөрийн зардал гэдэг зүйлийг оновчтой зохион байгуулах гэдэг бол яалтчгүй хэрэгтэй байдаг. Одоо ялангуяа олон хүнтэй компани кейс дээр. За тэгээд одоо ерөнхийдөө зах зээл дээр ямар байдалтай харагдаж байна гэхээр ер нь яг хүний нөөцийн нэг бол хөдөлмөрийн зардлын эрс өссөн эсвэл одоо хүний нөөцийн асуудал нь бүр тулгамдсан тохиолдолд илүү консалтенсиг хүсдэг компаниуд тий. Тэгээд ирэхээр
тэрний одоо шийдэл нь ямар байж болох вэ гэдэг дээр одоо бид нэр заа хүрчилж ажилладаг. Сүүлийн үеийн ерөнхийдөө тренд ямар байна вэ гэхээр яг түрүүний нөгөө ярьдаг workforce planning гэж яриад ажлын хүчний төлөвлөлт гэдэг зүйлийг өмнө нь бол бид нар яаж хийдэг гэсэн бэхээр за энэ албан дээр тэдэн тэр албан дээр тэдэн гэж ерөөсөө тэрийг цуглуулж байгаа л нэг орондоо төлөлт хийдэг байсан. Одоо бол ерөөсөө нөхцөл байдал өөрчлөгдөд шүү дээ. Заавал ажилтнаар гүйцэтгүүлдэг болсон. Аутсорсинг компани гэж байна. Эсвэл консалтант буюу зөвлөх гэж болно. Эсвэл бүр ингээ хагас цагийн ажилтан гэж. За тэг үнцэн ажилтан гэж чинь тий. Дахиад химлоо юм гэж хэлж байна. Тэгэхээр энийг яаж хослуулж ажиллах вэ? Яаж бүтэмж хамгийн өндөр болох вэ гэдэг дээр компаниуд ер нь консалтенси авч байгаа. Бид нар болохоор яаж байгаа гэхээр ер нь бол одоо ажлын байран дээр нь хийгдэж байгаа бүх одоо ажлын байрны шинжилгээнүүдийг хийгээд за энэ дээр яг процессын үед ямар одоо сул зогсолт үүсгээр эсвэл одоо нэг ажлын байран дээр ачаал хит өндөр бүтэмж нь муу байгаа дэр яг ямар барьерууд байна те процессын барьер байна уу, удирдлагын шийдвэрийн барьер байна уу, эсвэл өөр стейкхолдеруудтай оролцогч талуудтай холбогдсон юм барьер байгаа юм уу гэдэг дээр зөвлөмж гаргаж өгдөг. Тэгээд тэн дээр өөрсдөө одоо харж агаад компани дотор ямар одоо өөрчлөлтүүдийг хийх вэ гэдгийг бол компани удирдлагууд шийдэж байгаа. Тэгэхээр энэ бол яг AI орчсонтой холбоотой хийгдэж байгаа маш одоо том тренд. Ер нь олон улс төр ч гэсэн яг энэ ажиллах хүчний төлөлтийг оновчтой хийх гэдэг дээр илүү ажиллаж байгаа. Тэгэхээр ажиллах хүч гэдэг чинь бас арталтай хүний тухай асуудал биш, ур чадрын тухай асуудал. Компани яг жилийн дараа хэд ямар ур чадвар хэрэгтэй болох вэ? Одоо тэрийг л маш сайн тааж чадах юм бол компани зах зээл дээр удаа оршин тогтно. Тэрийг бэлдэж чадахгүй, тэрийг татаж чадахгүй, тэрийг хөгжүүлж чадахгүй байх юм бол нэг л мэдээ зах зээлээс арчигдана. Тэгэхээр хамгийн тулгамдсан зүйл бол энэ байгаа юм. Тэгэхээр энийг бас олж хараагүй компаниуд нэлээд байгаа. Өөрөөр хэлбэл яг л хуучин шиг орондоогоор төлөвлөлөөд явж байгаа тийм. Манай дээр адилжаал энэ дээр зөвхөн нэг жишээ хэлэхэд ажлын байрууд дээр аль хэдийн 2-3 жилийн өмнө процессор хийгддэг байсан боловч одоогоороо ерөөсөө хийх ямар ч шаардлага болсон ажлууд бол ингээд маш их байдаг. Тийм яг тийм. Ажлын байр суурь дээр. Тэгээ эн чинь бол нөгөө нэг алдж байгаа боломж гэсэн үг шүү дээ. Цаг хугацааны хувьд бол. Тэгэхээр энийг эртхэн шиг олж илрүүлээд яаж одоо хүмүүсийн ачааллыг тэнцвэржүүлээд яаж хэрэгтэй байгаа ур чадваруудаа хөгжүүлэх үү гэдэг дээр олж авах уу гэдэг дээр ажиллах цаг бол нэгд болсон. Тэгээ энэ бол яг зах зээл дөсөлдөх чадамжтай бол шууд холбоотой асуудал гэсэн үг шүү дээ. Тийм үү. Сайн нэг аялал хүчний хувьд аюул олон сонголтуудтай байна гэдэг чинь айгүй чухал байгаа байхгүй тийм. Бид нар ч өмнө заавал бүтэн байх юм шиг тийм. Тэгжиж тэр манаа хүн юм шиг надад цагаа завсуулаад байгаа юм шиг тийм. Энэ сэтгэлгээний захирлууд өөрөө бас айгүй бэлэн байх шаардлагатай байгаа тийм. Яг л нөгөө гүйцэтгэлээр юм тийм ээ. Заавал танаа 100 байж танаа хүн гэдэг шаардлагагүй. Жийж болж, хагас цаг байж болж. За тэгээд нөгөө аутсорсинг нь хийж болж тийм тийм. Янз бүрийн одоо сонголтууд биднэрт байна. Тэгээ энэ дээр ажиллах хүчнүүд ингээ хүмүүс маань өөрөөс гой бэлтгэж чинь. Удирдлагууд маань өөрөө энд аягүй нээлттэй байвал гой болчих гэдэг юм тийм. Ер нь бол яг өрсөлдөөнд бол хамгийн чухал зүйл чинь цаг хугацаа шүү дээ. Жилийн өмнө тэр одоо зах зээл нэвтрүүлгээс бүтээгдэхүүний 2 жилийн дараа нэвтрүүлнэ гэдэг бол амар их цаг хугацаа алдаж байгаа асуудал. Тэгэхээр нэгэнд одоо юу гэдэг нэг хүн аваад сургаад нөгөө нь 2 жилийн дараа тэр уур чадвартай болохыг хүлээжснээс за энэ дэр чинь тэгэхээр шилжилт хөдөлгөөн гарна тий сургач чадал гэдэг ч юм. Тэгэхээр энэ 2 жилийн хугацаанд хүлээхөөр бэлэн байгаа мэдлэг хандах гэдэг чинь одоо үүсэж байгаа маш том давуу тал шүү дээ. Энэ ч өөрөө консалтенси хийж болно, аутсорсинг байж болно тий. Тэр бэлэн байгаа мэдлэгийг 3 сарын хугацаанд ашиглаад яг хэрэгтэй байгаа бүтээгдэхүүнээ гаргах гэдэг бол одоо цаг хугацаа асар сайн хэмжиж байгаа юм том ухаалаг алхам ажиллана. Хоёлаа тааланд нөгөө ур чадвартай хүний тухай бас ярьж ирсэн. Ер нь одоо ур чадвартай хүний байгууллага нь ямар аргаар тогтоох вэ? Тэ яавал зүгээр гэдгийг одоо ингээд захирлууд хөөрхөн одоо энэ хүний яаж тогтоох вэ? Яаж таалантыг олох вэ? Тэ танд зөвлөх ямар одоо аргууд байна? Ер нь дэлхийн нийт яаж юм тэ? Та ч одоо манай Монголын ганц их тоол өссөн байгаа шүү дээ. Дэлхийд ирээд орж ирээд байгаа. Ганц ч явахтаа уушлаараа нөгөө зөндөө хүмүүс байгаа. Гэхдээ аль бие осоор одоо тэр эрхэн дээр нь аваад хүмүүс заасруу авч байгаа хүмүүс шүү дээ тийм ээ. Сайн баярлалаа. Ер нь одоо бол яг ширмийн онлоорч дээр дэлхийн нийтч дээр конференцүүд дээр ярьж байгаа гол хандлага бол хүн гэдэг талаас ерөөсөө ярих болчих. Нэг хүн бол одоо universal тэр ур чадвар байна гэж ятгаач болчих. Тэгэхээр юу гэж харж байгаа нэхээр ерөөсөө хэрэгтэй байгаа ур чадварыг л гэж ярьж байна. Тэгэхээр нөгөө түрүүний workforce ecosystem гэдэг юм алт бий болоод байгаа. Өөрөөр хэлбэл
яг зарим ур чадрыг бол бэлэн консалтантаас л авна. Заримыг нь бол part timer-аас авна. Заримыг нь бол яг үндсэн ажилтан заашгүй байх шаардлагатай гэдгээр маш оновчтой хуваарлаад тэр экосистем дээрээ хүний нөөцийн системүүдийг өөр өөрөөр загварчилж хийж байгаа. Part timer руу чиглэсэн бид нар ямар бодлого баримтлах юм. Outsourcing consultant руу чиглэсэн тий. Мэдээж outsourcing consultancy гэсэн тэр чадвартай талантуудыг тогтоон барьна гэдэг чинь гэрээний хоёр компани хоорондын байд юм хувь хүн компани хоорондын гэрээний асуудал тий. Дахиад нууцын алдахгүй юу гэдэг чинь мэдээллийн аюулгүй байдлын тухай асуудлууд яригддаг. Тэгэхээр энэ дээр зориулж яг хүний нөөцийн бодлогыг тус бүртэн гаргаж байна. Тэгэхээр энэ дээр бол яг нөгөө манай ширмийн CHR энэ дээр ч гэсэн илүү тодорхой ярьдаг. Яаж зөрчлөх хэвээр экосистем тус бүрээр нь тий. Яаж ингэж салбарлуулж хийжээж компани дээр тэр хэрэгтэй байгаа ур чадвар гэдэг зүйлийг бүтэн цогц цутгаар нь бий болох уу гэдэг талаас нь ярьдаг байхгүй. Тэгэхээр яг энэ бол илүү хүчтэй тренд хэлбэрээр яригдчихэж байна. Тэгэхээр за яг хүн талаасаа талантыг тогтоон барих гэж ярих юм бол ер нь бол одоо саяны шиг бид нар одоо нэг компани үйл ажиллагаа явуулж байлаа гэд 50 хүнтэй шууд л да. За 50-лаа тааланд байх алгүй. Тийм шүү дээ. Тэр 50 хүн дотор магадгүй яг critical ажил эрхэлж байгаа ажлын байран дээр байж байгаа 3 4 байт юм уу те 5 ажлын байран дээр байгаа хүн л key тааланд гэдэг юм уу key ажлын дээр. Тэгэхээр тэн дээр байгаа хүмүүсийг яаж доктортой байх уу гэдэг дээр л илүү одоо differentiated буюу өөр одоо загварчилсан хүний нөөцийн системийг ажилуулад байна. Өөрөөр хэлбэл тэр хүмүүсийн цалиулсан арай өөр, гүйцэтгэлийн удирдлагын систем нь өөр, татж байгаа тэр бодлого нь өөр тий. Тэгээ тогтоон барих тэр хүмүүсийн одоо илүү engagement-ийг яаж үсгэх юм. Ер нь бол одоо leadership одоо нэг талдаа одоо leadership талтай маш сайн бэлдэж байна. Удирдлагуудыг нь тий яаж илүү маллалын ур чадвар сайтай удирдлагуудыг бий болох уу компани дээр дараагийн залгамж халааг яаж бий болох уу тий гэдэг дээр илүү ажиллаад. Тэгэхээр тэр талент талаасаа бол ер нь илүү differentiated буюу өмнө нь бол ингээд one box аюулаа 9 box тий одоо ерөнхийдөө бүх хүнд яг нэг зүйл, нэг соёл, нэг хүний нөөцийн одоо гүйцэтгэлийн удирдлагын систем тохирдог гэж үздэг байлаа шүү дээ. Тийм шүү дээ. Одоо бол тийм баха болсон. Одоо яг энэ ажлын байрны чиглэлд бол энэ одоо загвараар загварчлана. Ийм ажлын байрны хувьд бол ийм байна гэдэг. Манай хүний нөөцөд өөрөөр хэлбэл маш олон төрлийн гүйцэтгэлийн удирдлагын системийн дор ажиллах хэрэгцээ бий болж байна. Сонгон шалралтын системийн дор ажиллах гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр сараа захлын саяны аюу гой мессежүүд өглөө буцаагаад бид нэр өөр аюу челленжтэй болж шүү дээ. Маш олон гүйцэтгэлийн аргууд мэддэг. Маш олон одоо таалантын татах аргууд, тогтоон барих аргууд мэддэг. Нөгөө талаар сая тэр буцаагаад бодлоготой байхад одоо нөгөө бид нар бодлогоо хүний нөөц журмаас сайжруулах шаардлагатай байж байна. Тийм ээ. Нөгөө журмын өөрчлөлтүүд, хүний нөөцийн бодлоготой маш гоё өөрчлөлтүүд тэрэн дээр одоо яг нөгөө ямар ажлын байр дээр байгаа хүн бэ? Тий хагас цагийнхаа бүтэн цагийнхан онлайн офлайн гээд бид нэр эргэж харах нь шүү. Би бол шууд гэж бодлоо нөгөө би ч өөр нөгөө бас байгууллагын бодлого энэ дэр нь бас яадаг болохоор нэрээ би тэрэн дээр нэг тим юм нэмжлэхээр юм биш шүү дээ гэдэг нөгөө аялаа бас бодлоо. Тэгэхээр манай ичээрод эргэж хараарай. Бид нар хүн нөөцийн бодлого дотоод журмын өөрчлөлтүүд аягүй сайн, автад аягүй сайн хийхээр юм биш шүү дээ. Тэрийг анзаарахгүйгээр явж байгаа хүмүүс байж магадгүй тий. Тэгэхээр тэрэн дээр аягүй гоё мессеж өглөө. Сараа цагталтайгаа ярихад бас ингээд гоё мэдлэгтэй аягүй гоё автад хийдэг хүн байна. Тэгээд тийм ч учраас бас ингээд гоё бидний төвч олоо явж байна л та. Тэгээд та ер нь өөрийгөө яаж гоё хөгжүүлдэг вэ тий. Өөрөө яаж суралцж чинь. Мэдээж хэрэг нөгөө хүмүүс сургаа явж байгаа хүмүүст чинь нөгөө өмнө нь гарахын тулд бид нар дандаа нэг хүн одоо алхахын өмнө яв 20 алхахын өмнөх нэг чухал гэдэг шүү дээ. Ер нь таны суралцахаараа л хаанаас юу судалж чинь тий. Тэр талаар ярил. Ер нь бол яг миний хувьд тэгж боддیں۔ Яг өөрийнхөө хувь хүний зан төлөв талаас харах юм бол илүү тийм curious гэдэг штэ тий. Амар тийм сонирч нөгөө талдаа маш тууштай байх гэдэг. Тэгэхээр ер нь бол нөгөө энэ сүүлийн одоо 20 жилийн хугацаанд бол яг ингээ өөрийгөө эргээд харахаар ер нь өдөр алган сурч байсан. Тэгээд яг одоо жишээ нь ажил маань 8:30 гээд эхэлдэг гэдээ бодоход би ажил дээр 7:30 гээд заавал ирсэн. Тэгээд 1 цагийн хугацаатай тийм үү 30 минутын хугацаатай заавал нэг ном уншина. Тэр мэрэгжлийн чиглэлээр байна уу, эсвэл хувийн мэрэгжлийн чиглэлээр байна уу тий. Илүүтэйгээр би болохоор нөгөө илүү бизнесийн чиглэлийн номнуудад сонирхолтой. Бизнесийг яаж илүү үр дүнтэй хийх вэ гэдэг. Тийм чиглэлийн номнуудыг илүү их сонирхож уншдаг. За дээрээс нь сургалтууд дээр бас нэлээд онлайн сургалтууд дээр нэлээд хамрагддаг. Udemy, Coursera. Одоо бид нарт ч ингээд бүр маш их боломжууд гарч ирсэн байна тий. Гой гой том их сургуулиудын
одоо course-ыг өнгөө аудит хийгээд үзэх боломжтой байна. Тэрүүгээр бол нэлээд сайн суралцдаг гэх юм уу. За тэгээ ер нь гол их үсэр бол би ном гэж бодож байна. Ном бол ерөөсөө чинээр ямар ном гарна уу тэрийг ерөөсөө заавал нухал суучдаг. Тэгээ тэндээсээ нөгөө сүүлийн үед ихтэй тэгж бодоод ер нь бол ингээд бүх юм чинь ер нь ингээд нөгөө controversial гэдэг шиг хүн болгоно л янз бүрийн санаа дэвшүүлдэг. Энийг ингэж хийвэл зүгээр те. Энд чинь ийм юм шүү гэдэг чинь номдэр гарч байгаа. Тэр хүний практис те тэр хүний. Тэнгүүд чинь нэг чиглэлээр магадгүй 10 20 хүний ингээ үзэл бодлыг уншичаар сүлдээ эргэлзэж эхэлт юм билээ ч аль нь үнэ юм. Бүр үнэн гэж байхгүй ч юм шиг санагдаад хэлдэг. Гэтэ тэгэж бодох хүртэл би унших хэрэгтэй гэж боддог. Яа тэгэхээр эргэлзэж эхлэх хэрэгтэй байхгүй тий. Яа тэгэхээр ганц хоёрхан чиглэл уншиж за энэ л үнэн гэдэг тэрэндээ итгээд явчаар дахиад өөр хүмүүсийн перспективыг анзаарах өнгөрчгөөд байдаг. Дахиад өөр хүмүүсийн практисыг мэдгүй өнгөрчгөөд байдаг. Ном бол бас ялгаахгүй цаг хугацааг товчлж байгаа. Тэгэл одоо гол нь цаг хугацаа л товчлох сонирхолтой гэх юм уу. Тэрнээс яг өөрөө мэдээж нэг бас нэг юу хэрэгжүүлдэг зүйл нь болохоор шинэ ном уншаад тэндээс авах санаа байсан бол тэр заавал хэрэгжүүлж үздэг. Ажлын байран дээр. Тэгээ тэр нь онохгүй. Тэгээ яхаа оноод явсан дийлэнх юм болоо гэж хартыг. Тэгэхээр тэд нартээрээ л өстой суурилж сурсан бах та гэж боддог. Гол нь нэг хүмүүс чинь уншдаг, хардаг, сурдаг боловч нэг хэрэгжүүлэлт дээрээ жоохон одоо магадгүй ингээд ном уншаад яг шинэ байгаа дээр нь хэрэгжүүлэх байх юм бол сарын дараа бол яг тэр ном нэг сонирм биш болчихдог. Тийм шүү дээ, тийм. Тэгэхээр яг ингээд хэрэгжүүлэх сонирхолтой байгаа дээрээ яг хэрэгжүүлж үзээд алдаад одоо оноод явах нь илүү зүгээр санагдаад. Тэгээд суралцаад бол хамгийн чухал юм би тууштай байдал гэж хэлнэ. Магадгүй сартаа нэг удаа сураад за тэгсээ дараа сард нь сурахгүй ч тийм үү. Алдаг оног яваад ах юм бол миний мэдлэг төдийлөн дээшлэхгүй. Би өдөр болгон сурдаг учраас тодорхой хэмжээр мэдгүй нэг хувиар ч юм уу тий сартаа нэг хувиар ч юм уу жилдээ нэг хувиар ч юм уу өсөө явж байгаа гэж бод тий. Тэгээ тэрийг бол ямар ч чухал ажилтай байсан таслахгүй байхаа хичээдэг. Зөв nice. Маш гоё мессеж энэ суралцхан өөрөө шүдэг авах дадлах нэг үе чухал тийм ээ. Энэ өөрөө бидний өдөр тутмын дадал байх, сахлаг баттай байх айгүй чухал. Сайн нөгөө сараа зэрлэгэл эргэлзэх нь айгүй эргэлзэх хүртлээр сурах гэдэг юм байна таалагдлаа. Манайх нөгөө эргэлзэхгүй байгаа учраас зошиолд нэг юм хэлэл итгэж байгаа юм байна тийм ээ. Чи юу хэлээ гэж эргэлзэж байгаа хүн чинь бас тэр болгон гарч ирсэн мэдээлэл үнэн гэж итгэж авшрахгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр сая бол наадмын үеэр гарсан хит хитэн нөгөө мэдээллүүд дээр би анализ хийхэд хөөх манайх чад ямар амир тий би илүү их сайн сургалт орох юм ботсон гэдэг нэг хэлээ. Их ажил их байгаа юм байна да. Тэр нөгөө ерөнхий массын хандлага тийм мэзэнэ төгсөн байхгүй ч одоо эргэлзэхгүй өчигдөр өөрөмөр маргааш ямар амар савлгаатай юм гэж одоо яагаад тэр мэдээллийг эхлээд юу л гэж бодохгүй байна. Яагаад шууд итгээд ингээд яваад байна гэдэг юм. Бол наадмаар амрангаа нэг хит хитэн одоо нэг онгод ороод гэдэг юм уу санаа төрсэн байхгүй юу. Жингээд штэ хүмүүс ийм байгаа юм биш та гэдэг ч юм. Тэгэхээр тэр эргэлзэх хүртлээр суралцах нь аягүй чухлаа гэдэг үг надад одоо титэм үг мэтэй тий. Үлдэж जैन. Тэгээд маш баярлалаа. Тэгээд сонирхолтой би бас өөрөө яг сая одоо энэ жилээс Америк руу онлайнаар HR мастер хийх гэж байгаа. Тэгээд энэ бас гой хөтөлбөр орж ирж байгаа юм лээ Монголд. Тэгээд тэр байгууллага нь бас юу ягаараа бас хүмүүстээ түгээх гэсэн. Тэгээд бид нар нэг Америкийн Лондон Гейтс University-гийн мастерыг бас онлайнаар суралцаад авах тийм хөтөлбөр орж ирсэн байсан. Тэгээд утгагүй бас нэг ивент хийх юутай бодлоо байгаа юм. Тэгээд би өөрөө нөгөө хайж явж байгаа. Өнгөрсөн жилээс эхэлж би нөгөө HR-ийн бол мастер биш, боловсролын чиглэлийн мастер байхгүй. Тэгэнгүүт нэр одоо HR-аараа нэг мастер хийчихээ. Тэгээд боднон гадна нэлийн судалж байгаа Америк хит юм хандаад яг өмнө гэхэд дахиад гатгшаа олон жил явмааргүй байна. Хэдэн жил явах сонирхол олох хүүхдэн ч жаахан маань 2 дугаарт нэг яг хийж үтэх насан дээрээ тий. Тэгэхээр суралцаад бас яг ингээд 2-3 жилээр явах нь жоохон юм биш байгаа юм. Тэгэхээр надад бол тохиромж байгаа юм. Тэ би яг яаж онлайнаар юу байнг хайж явж байгаад болсон. Тэгээд манай сонсож байгаа HR-ууд сонирхол бас мэдээллийг бас доор нь оруулна гэж хэлмээрээ. Энэ бас нөгөө бас хэрэгтэй юу байна л гэж би бол харсан. Тийм баярлалаа. Америк нэгдсэн улсын нэр хүндтэй их сургуулийн боловсролыг монгол хэл дээр эзэмшиж аль биесний дипломтой төгсөх боломжтой боллоо.
120 гаруй жилийн түүхтэй Golden Gate University-ийн бизнес, эрх зүй, санхүү, сэтгэл судлал, мөн IT чиглэлээр практик зориулсан боловсрол алгадгаараа танигдсан их сургууль юм. Тус сургуулийн 68 гаруй төгсөгчид дэлхийн олон улсад тэр дунд Америкийн нэгдсэн улсын тэргүүлэх компани байгууллагуудад амжилттай ажиллаж хүчирхэг төгсөгчдийн холбоог бүрдүүлсэн. Golden Gate University-нд ажил эрхэлдэг хүмүүс зориулсан уян хатан сургалтын тогтолцоогоор сүүлийн 4 жил дараалан өндөр хүнлэх явж ажиллангаа мэргэжлээ ахиулах боломжийг санал болгодог. 100% онлайн сургалтын хэлбэртэй тул та хаанаас хизээж суралцах боломжтой. Мөн бүх хичээлийг монгол хэл дээрээ судлах учраас англи хэлний шаардлагагүйгээр судлах юм. Тус сургууль нь Америкийн нэгдсэн улсын баруун бүс их сургуулийн холбооны албан ёсны магадлалын итгэмжлэлтэй бөгөөд Diplom нь World Education Service буюу олон улсын боловсролын үнэлгээний байгууллагаар хүлээн зөвшөөрөгдөх тул 200 гаруй улсад хүчин төгөлдөр. Монголд албан ёсны хамтрагч нь United Management Consultant байгууллага бөгөөд тус байгууллагаар дамжуулан бизнесийн удирдлага, хууль эрх зүй, хэмэл оюун ухааны магистр докторийн онлайн хөтөлбөрүүдэд элсэх боломжтой. Хэрвээ та олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боловсролыг ажил амьдралтайгаа хослуулан эзэмшихийг хүсэж байвал тус сургууль таны хамгийн зөв сонголт байх болно. Golden Gate University бодит амьдралд зориулагдсан боловсрол. За ингээд бидний нэрэд хад цаг бол маш их хурдан өнгөрдөг. Тэгээд миний асуугаагүй одоо HR-ын салбарынхандаа хүний нөөцтэй одоо шилэх ямар одоо сургаан айлх юм уу те үг те зөвлөгөө юу байна те HR одоо бүгдээрээ уриалгах хийж болно. Таны юу хэлмээр байна? Ер нь бол хамаг юм ярьчлаа гэдэг шиг ярьсан гэж бодож байна. Гэхдээ сүүлийн одоо яг инсайт болгоод хэлэх нэг зүйл үлдсэн байгаа нь болохоор HR-уудаа юу гэж уриалмаар байна гэхээр илүү яг нөгөө бизнес талдаа суралцмаар байна. Одоо өөрөөр хэлбэл одоо нөгөө бизнес гэдэг зүйл чинь яаж явагддсан бэ гэдгийг яг ойлгож ич тэ тэрийг хүний нөөц people management гэдэг зүйлтэй холбож чаддаг. Тэгэхээр манай HR-ууд дээр хамгийн гол тутмаг байгаа зүйл маань энэ бизнес acumen буюу бизнесийн талаарх ойлголт, мэдлэг гэдэг зүйл байгаад байдаг. Тэгэхээр манай сургалт дээр үндсэндээ жишээлбэл бүр ингээд ямар төрлийн зах зээл дээр ямар төрлийн ерөн зах зээлүүд байдیں۔ Тэ энэ зах зээлүүд дээр хүний нөөцийг тус бүрт нь яаж угсрах хэвээр гэдгийг хүртэл заадаг. Тэгэхээр эн чинь өөрөө юуг харуулж байгаа гэхээр одоо хоёлаа түрүүн ярьсан шүү дээ. Ер нь үүсгэн байгуулагч эсвэл захиралтай хүний нөөц гэдэг функц чи ер нь яаж чухал юм бэ? Би ер нь юу хийж явах хэрэгтэй хүн бэ? Яагаад би энэ удирдлагын одоо багийн хурал дээр эсвэл бүр тузын хурал дээр тэ оролцох хэрэгтэй? Яагаад миний дуу хоолой илүү чухал юм бэ гэдгийг өөрөө л ойлгуулна. Өөрөө ойлгуулна гэдэг чинь юуг ойлгуулах хэрэгтэй вэ гэхээр би одоо жишээлбэл энэ зах зээл дээр тэ магадгүй 3 жилийн дотор 5 жилийн дотор компани ашигтай ажиллахад ямар хувь нэмэр манай функц үзүүлэх гэж байгаа юм бэ? Тэрийг би ямар аргаар яаж хийх гэж байгаа вэ гэдэг төлөвлөгөө чинь маш тодорхой байх юм бол угаасаа бүх цэвэрлэлийг хүсдэг учраас чамайг ойлгох хүсвэсэг. Тийм болохоор тэр гаргалгааг олж харах юм бол юу хэрэгтэй вэ гэхээр яг энэ бизнесийн ойлголт гэдэг зүйл бүр эхнээсээ ахуулаад маш чухал болж байна. Адаглаад санхүүгийн одоо хэлээр ярьдаг баг. Тодорхой хэдгээ үг гэлээ шүү дээ. Ашиг ажиллагаа, маржин юу гэдэг те борлуулалт, зардал ямар төрлийн хөдөлмөрийн зардлаас гадна ямар төрлийн зардлууд хүний нөөцтэй холбоотой байдаг гэх мэтчлэн. Тэгэхгүйгээр ерөнхийдөө манай хүний нөөцөд яагаад юм гэхээр за хүмүүс сэтгэл хангамж авч нэг ийм сургалт зохиомоо эсвэл за нэг ийм ивент зохио те. Тэгээд эсвэл одоо манай шилжилт хөдөлгөөн ингээ 20% өсчлөө энэ жил сургалтын хамрагдалт маш муу ингээ ярьдаг. Тэрний арталт яг бизнесийн ямар үйл ажиллагаа доголдоод байгаа юм. Яг бизнесийн ямар key result буюу одоо төлхөр үзүүлэлт унаад байгаа юм бэ. Тэрийг ярих юм бол захиралч илүү ойлгоно. Тэрнээс биш захирлуудад бол одоо шилжилт хөдөлгөөн өнгөрсөн жилээс 20% өслөө гэдэг нь яг гол key message өгүүлэхгүй. Тэр 20% өсөлттэй компани ашигтай ажиллагаанд яаж нөлөөлөд байгаа юм. Эсвэл чанарт яаж нөлөөлөд байгаа юм. Хэрэглэгчийн сэтгэл хангамжид яаж ямар хуваар нөлөөлөд байгаа вэ гэдгийг холбож ярьж чаддаг болж иж захирал өнөөдөр яг энэ хүний нөөцийн функц гэдэг зүйлийг сонирхож эхэлдэг. Тэгэхээр сонирхуулахын төлөө бид нар яг тэр чиглэлийн мэдлэгтэй байж иж сонирхуулна. Тэгэхээр яг энэ мэдлэгийг олж авахын төлөө бүгдээрээ яваасай гэж хүсмээр байгаа. Тэгэх юм бол манай хүний нөөцийн карьерийнхаа хувьд маш олон жилийг товчилж чадна. Маш гоё уриалга байна. Бүгдээрээ гоё бизнес сэтгэлгээтэй тий. Бизнесийн ойлголттой болёо. Энэ чиглэлээр бас гоё суралцъя, судлъя тий. Тэгвэл илүү сайхан тоогдох нэ. Бас илүү нөгөө энэ бидний дуу хоолой хийх гэж байгаа айлманд хийчихсэн тийм ээ. Хүлэмжшүүр. Маш гоё өөртөө явагдана.
Сарай техлээс нэмж асуухад танаа нөгөө ширээмийн олон улсын хөтөлбөрийн зааж байгаа багш нарын хатгаас таад хэлцүүлж тэгээд одоо бүгд л одоо гадаад бэлтгэгдсэн байгаад байна уу? Ямар багш нар байгаад байна? Тэгээд бид нар чи бүгдээрээ л нөгөө анх удаагийн хөтөлбөр шүү дээ. Тэгэхээр анх удаагийн хөтөлбөрт анхны багш нар ямар хүмүүс байгаа вэ? Тэр талаар. За манай багш нар болохоор ерөнхийдөө яг ширээмээс тавьж байгаа гол шаардлага болохоор яг ширээмийн яг энэ стандартад сургагдсан байх хэрэгтэй гэж шаарддаг. Тэгэхээр мэдээж нөгөө нэг зааж байгаа чиглэлээрээ бол туршлага хоригдлуулсан тий. Туршлагатай байх хэрэгтэй гэж үздэг. Тэгээ бид нар бол ерөнхийдөө нөгөө багш нараа яаж сонгодог вэ гэхээр одоо яг анх нэвтрүүлсэн цагаас эхлүүлээд орж байгаа багш нар маань байгаа. Нэгдүгээр за эхний багш маань болохоор манай Зангагийн одоо хэрэглэгч харилцан хэрэглэгчийн туршлага харилцан захирал хосчин байгаа. За хоёр дахь нь болохоор манай Мөгийн захирал байна. Премиум группийн хүнний харилцан захирлаа. За тэгээд ингээд би гээд эхний бид гурвын бүрэлдэхүүнтэй ордог байсан бол сүүлийн одоо 6 сард бид нар яг ширээмийнхаа сургалтаар бэлтгэгдсэн Эрдэнэ баяр гээд манай MCS Coca-Cola-гийн сургалтын албаны дарга тийм байсан. Шинэ сурагч багшаар маань одоо join нэгээд орсон. Ер нь цаашдаа бид нар сурагч багш нараа яаж бэлтгэх вэ гэхээр яг энэ өөрсдөө сургалтын хөтөлбөрөөр сургагдсан одоо хүмүүсийг сурагч багшаа болгоно гэж төлөвлөд явж байгаа. Тэгэхээр манайд орчмоос нөгөө сурагч багш гэдэг зүйл чинь бас их онцлогтой шүү дээ. Тэгээ дээрэс нь яг энэ ширээмийн стандартаар сургагдсан хүмүүс бол бас их одоо цөөхөн тий. Тэгэхээр ер нь бол цаашдаа яг энэ баазыг яаж бий болгох вэ гэхээр дандаа өөрсдөө сургалтын хөтөлбөрөөс бид нар сурагч багш болгож хөгжүүлэх боломжтой хүмүүсээ сонгож аваад тэгээд хамтарч ажиллана гэсэн төлөвтэй явж байгаа гэж бодож байна. Бас та өөрөө нэг талаар захирал нөгөө талаас HR-ийн хүмүүст асуучих. Одоо зарим манай HR-ууд бидний нэг багш болчихсон гэж бодож байгаа юм шүү дээ. Та ер нь багт ажиллаж байгаа хүмүүсээ тий одоо хувийн талаас авчрууд талаас ямар шалгуур тавьж авчихна. Та чи өөрөө нэг шалгуураараа авсан байгаа шүү дээ. Тийм тэр талаар нь сонирхол. За ерөнхийдөө нөгөө нэг ур чадвар мэдлэгийн хувьд бол бид нэр яг ширээмийн стандартаараа сургачих учраас гайгүй. Гэтэл хувийн талаас нь юу гэж харж байгаа гэхээр илүү хүнд өгөх сэтэл том байгаасаа гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл одоо мэдлэг гэдэг зүйлийг хүмүүс олж аваад идэг боловч хүнд өгч чаддгүй. Өгч чаддгүй гэдэг нь өөрөө юу гэсэн үг гэхээр нэгдүгээр майндсет талаасаа тий энэ хүнд би ерөөсөө өнөөдөр 1 цаг 2 цагийн хугацаанд ерөөсөө бүх юмаа өгöd гарыг гэдэг сэтгэлтэй байна уу? Эсвэл бол яг л энэ оногдсон цагтаа тий яг хэлэх ёстой өгнүүдээ хэлэл гарна гэдэг ч юм уу. Тэгэхээр сэтгэлгээ талтай энэ нөгөө гивер гэж ярьдаг шүү дээ тий өгөх сэтгэлгээ бол асар чухал. Тэгэхээр энээс ерөөс бүх зүйл гараад гарчихна. Яаж HR-уудад би 15 20 жилийн туршид одоо хуримтлуулсан тэр туршлага хуваалцах вэ те юуг нэмж хэлээд нэг ч гэсэн илүү мэдлэг өгөөд гаргах вэ гэсэн тэр сэтэл нь бол асар чухал гэж хараад байгаа. Хоёрдугаарт мэдээж хүнд тайлбарлаад ойлгуулах чадвар, одоо харилцааны ур чадвар талдаа ярих ур чадвар гэсэн үг шүү дээ. Одоо энэ чинь бас нэлээд комплекс нарийн төвөгтэй одоо процесс ойлголтуудыг ярьж байгаа учраас тэрийг яаж хүнд одоо бүр ингээд нөгөө муухай үгээр хэлэхэд тэнэг хүндж ойлгомжтой гэдэг шүү дээ. Тайлбарлаж чадах вэ? Яаж маш энгийнээр хэдхэн одоо тавч төр мессежээр яг гол агуулгыг хүн тайлбарлаж хэлэх тэр чадвар байна уу гэдэг талаас хардаг. Би ч өөрөө багш асчиж оюут тасдаг байхгүй. Одоо ингээд багшд тэр сүнс нь өөрөө үнэхээр өгч мэдүүлчих гэсэн мэдрэгддэг байхгүй хүнд. Тэгэхээр тэр өгөх сэтгэлгээ үнэхээр чухал. Саяхан би нөгөө амралтаараа өнөختөө очиод багш найзтайгаа ярихад мань хүн гэж байгаа. Мань хүн 10 жилийн багш. Тэгэд өөрөө тэгж байгаа байхгүй. Найз нь одоо 13 жил багшлж, одоо багш болж. Би багшлаад нэг л юм ойлгосон. Багангийн багш. Хүүхэд биш багш нарын аргадууд асуудал байт юм байна. Одоо чинь та сая хэлж тэнэг хүн өөрөө маш сайн ойлгосон байх тусмаа ингээнээр ирч чаддаг байхгүй. Ойлгоогүй юм ал та нар ойлгохгүй байх шүүгээ энэ мэрэгжлийн гэж томроод идэг гүнэг л тийм ээ. Маш сайн өөрөө ойлгоцсон хүмүүс маш ингээнээр ирч чаддаг. Манай нөгөө би чинь ганцаар захиралтынхаа хувийн үсэн захирлсан манлынхаа манай ганцаар захирал хэлдэг байсан. Би номч харгаж бол ганцаа захирлаа суралцсан. Чи зүгээр л дөнгөж одоо хотод орж ирсэн 18 та хүн ч ойлгохоор хэлээр ярьсан байх. Тэр хэлээр бичиж сурах. Мэргэжлийн хүнд биччихвэл чи өөр ойлгоогүй нэг гэсэн үг шүү. Тэгээд тэр байдлаар бас би айгүй ингээнэр бичсэн байна шүү. Нөгөө айгүй хичээсэн. Тэр энэ өөрөө айгүй чухлаа. Тэгэхээр одоо танаа
багшилж байгаа багш нас баярлалаа гэж хэлмээр юм те бас тэр тийм багш нар байгаа бас айгүй гоё байна. Нөгөө талаар дараачийн багш болох хүмүүст нь амжилт хүсье те. Манай Ширэми Beyond Teacher-ийнхаа бүх хамт олон баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа. Сараа цэцгэлтэй маш их баярлалаа өөрийнхөө туршлагыг. Тэгээд өнөөдрийн гоё манай подкастын онцлог нь өөрөө нөгөө ямар өвчлүүд явж байгаа вэ гэдэг мессежийг айгүй өгсөн. Тэгэхээр энэ гоё мессежийг өгч чадсан баг гэж найдаж байна. Тэгээд манай сонсож байгаа хүмүүсээс аваад дахиад хаяараа сүүлийн жоохон загнуулаад байгаа шүү сонсогч нараа. Тэг засаагач ингэж тэгэж гэдэг. Тэгээд тодорхой хэмжээр бид нарт чинь нөгөө ингээд танаа компанид алин хэрэгтэй аль зүйл нь танад гоё мессеж болох уу те. Тэгээд сонсороо бас комент бичиж байгаа хүмүүст маш их баярлалаа. Тэгээд подкастыг маань шеэрлээрээ, комментчээр, лайктаараа. Тэгээд одоо нөгөө сануулчихгүй бол үзээ яваад идэг. Тэгээд энэ нь өөрөө контент хийж байгаа бид бүхэнд нөгөө талаар өөр хүмүүст харагддаг. Ингээд лайктараа, коммент чи яваад хахаар нөгөө хүмүүс санал болгож байгаа их орж ирдэг байхгүй. Тэгээд та бүхэн маань бас шеэрлээд, коммент чи, лайктараа дөрөө те гэж бас хэлмээр байна. Тэгээд сараа захиралтай маань юунч байгуулт бэлэг үгээ. За эхний бэлэг маань хүжил трейдинг ариун брендийн бэлэг байгаа. Тэгэд энэ хүчил трейдинг бэлгүүд маань эмэгтэй захирлууд айгүй гоё бэлэг байдаг. Хэрэглэгдэхүйц бэлгүүд байдаг. За баярлалаа. Дотор нь хайрцан дотор маш олон юм байдаг юм аа. За ямар гоё юм бэ? Эмэгтэй хүмүүст айгүй хэрэглэгдэх болохоос. За 20 дугаарх манай хүчил трейдинг бэлэг. Хүчил трейд маань Нандин гэдэг юм эмэгтэй ариун цэврийн хэрэглэл гаргасан. Нандин брэнд. Тэгээд энэ одоо манай хэмжээний гадны айгүйх импортын бүтээгдэхүүн аяг байдаг шүү дээ. Монголын бүтээгдэхүүн гаргасан байгаа. Тэгээд ариун брэнд юм бас. За баярлалаа. Нандин брэнд те. Нэр нь ч айгүй гоё нэртэй. Тийм. Айгүй гоё брэнд байна. Ямар хөөрхөн царайлаг юм те. Тийм. Юм айгүй гоё байгааз нөгөө савлгаа интернет манай Монгол компаниуд үнэхээр лаг болчихжээ те. Япон технологиор ирсэн юм шүү. Тийм. Nice. За дараагийн бэлэг манай Lingurs байна. За Lingurs маань одоо нөгөө олон хэлний аппликейшн тэгээд номнод уншиж болно. Сүүлд бас аюугаа IELTS бэлтгэх хөтөлбөр гарсан билээ. Тийм. Бид нар шиг нөгөө би бас сая 2 сард чинь IELTS-ийн өглөөний үүрийн 5 цагаа ингэж явсан. 3 сар. Бид чинь өглөөний хүн уйлт яадаг юм. Тэгэхэд бас айгүй нэлээд зөвшөндөө эдний нөгөө тэр IELTS-ийн би бас бүртгүүлсэн байгаа. Дадал болохтой өдөр бол бид чинь 2-3 хоног явчаад орхихгүй шүү дээ. Минь 2-3 сар сурчаад орхихгүй шүү дээ. Дадал болох үүднээс би Lingurs-тай айгуугаа хамт ялаад байгаа юм. Тэгээд Lingurs-ийн маань 6 сар ирэх юм би чи. За баярлалаа. Та өөрөө хэлтий юм чинь одоо хэлбэгийн нэгэндээ тий. За баярлалаа гоё юм бэ. Бас гоё юу хараа хэрэглүүлээд. Англи хэл бол үнэхээр чухал. Одоо яг манай нөгөө зорилготоос амар уйлдж байгаа болохоор баярлалаа. Хэл сурсан ичээр их хөөжиж одоо хоёлаа нөгөө гоё олон улсын зэрэг цагтаа ичрээ төрүүлнэ шүү дээ тийм ээ. Тэгэхээр бас та хэлээ сэтгэлээ бас гоё бичээд өгөөрэй. Lingurs-ийнхандаа маш их баярлалаа. Миний зорилго Lingurs-ийн зорилго хоёр уйлдж байгаа учраас айгуу гоё авчиж ажиллаж байгаа. За энэ бол миний бэлэг. Тэгээ би яагаад их бэлгүүд өгөхийг хичээдэг гэхлээр хүний нөгөө энэ таны одоо 10 20 жилийн туршлагыг би хүмүүст хүргэж байгаа. Таны эн чинь аюу том үнцэнтэй капитал байхгүй. Тийм учраас би тэрийг үнэлээд байгаа юм тийм. Баярлалаа салбарынхандаа мэдлэгээ хуваалцсан, туршлагаа хуваалцсанд баярлалаа гэж би өгч байгаа. Тэгээд за энэ бол миний бичсэн ном. Тэгээд сая яг ном маань гарсан 1 жил болсон. Тэгээд 2 дахь хөвлөний нөгөө одоо 3 дахь хөвлөн гарч байгаа. Тэгээд энерги менежмент ном байгаа. E-book дээр байгаа онлайнаар. За тэгээд интернет номын бүх салбаруудаар байгаа. Та бүх хүмүүс аваад уншаарай. Бид нар шинэ энерги ирч хүчтэй зөв удирдах илүү бүтээмжтэй байна. Миний бас олон ажил амжуулдаг маань нууц байна энэ байгаа. Хүмүүс яаж их ажил амжуулаад байна гэхлээр би номоо уншчихаа гэдэг байгаа. Тэг гэж ч бас номоо гаргасан. Тэгээд номоо бас илгэлээ. Сараа баярлалаа байсан. За баярлалаа. Тийм. Би номоо бол ингэж гаргасан нөгөө онолтой тест сорилттой тасгалтай байхгүй. Тэгэхээр нөгөө юм гарын авлага гэж нэрлсэн учир нь ширээний ном багхгүй юм чинь. Үе үе бид нар унам байнга ирчвчтэй байж чадахгүй. Унсан үедээ аль хэсэг дээр ажиллагаа гаргаад авчина. Тийм байдлаар бичигдсэн. Хүмүүс нөгөө харчаад тасгалтай юм байна, сорилттой юм байна. Зав гаргаж байгаа гэж орхиод байгаа хүмүүс байгаад байгаа. Ингээ хараад тахад тийм ээ. Тэгэхээр манайхан нэг хойшлуулахгүйгээр хийгээд үцэх. Ер нь манайхан нөгөө мэдээд байгаа мөртлөө дадал болох үйлдэл хийх нэгэ дутаж байгаа. Бидэнд акшн маш их дутаж байгаа. Би амьд акшнд хөтлөх байдлаар бичсэн байхгүй. Үйлдэл хийхин тулд хүн чинь нөгөө эхлээд өөрийгөө одоо ямар байгаа мэдэх сорилно гэж чухал. Тэгээд тэрийгээ бие сайжруулахад тасгал гэж чухал. Тийм байдлаар бичсэн шүү. Тэрнээс биш нөгөө зохиол байдлаар нэг удаа уншаад орхидог бол биш.
Нэг удаа таны нөгөө адреналин ялгарууд орчих ном бол биш. Өдөр тутмын үйлдэл хөтэлдэг, дадлалт хөтэлдэг, сахилга баттай болох чинь туслах зорилготой ном шүү гэдгийг бас би дахиад хэлчмээр байгаа. Миний бас сүүлийн үед жоохон ирч хүч доголдоод байгаа. Ядраад байгаа. Тэгэхээр яг ер нь бол энерги сайжруулах угаасаа амар хэрэгтэй байгаа учраас маш их баярлалаа. Очоод солиуд нь ашиглаж ирэх нь шүү. Дандаа үйлдэл дээр суурьсан юм тасгалууд байгаа гэдэг нь бол амар таалагдж байна. Тэгэхгүй яг нөгөө дан онл уншаад тахаар бас яаж хэрэгжүүлэхээ мэдгүй бацдаг асуудал шүү дээ. Би чи өөрөө нөгөө юугаа өнгөрсөн амьдралаа харахад би чи өөрөө хуу нүүл ном төлөвсөн байхгүй. Манай аав чир ном шилж байгаагүй. Би нөгөө ном уншаад тэрийг хэрэгжүүлж та нар хэрэгжүүлдэг гэсэн чинь тэж кайф авдаг төрлөө. Тэгээ өөртөө маш богино төлөв гаргадаг. За одоо азралтай алтантай бол гаруун нэн төлөвлөгөө байна. Тэгэл нөгөө тим болох төдөөний төлөвлөгөө аяг гаргадаг. Тэрэндээ хүрчээ тэрнээс аяг кайф авдаг байхгүй. Тэгээ эргээ харахаар тэр дадал маань аягүй их туссан багтдаг. Хүн өөрийнхөө учрыг олцсон хүн чинь өөрөө л бусдын учрыг болох илүү амар байдаг. Өөрийнхөө учрыг олохгүй аялын учрыг олох гэдэг хахаар алиа салцдаг хүн тийм ээ. Тэгэхээр би энэ итгэл үнэмшил дээрээ номоо бичээд ийм итгэл би сургалт авдаг байхгүй юу. Эхлээд ийм байна. Тэгээд нөгөө голден circle мөркл ийм бидэн шүү гэдэг ярьдаг. За энэ дээр бол нэлээд бодчихлаа. Дараачийн маань бүтээл Зангид цэгийн HR магазин гэж сэтгэл байгаа. Би HR магазин сэтгэл эрхлэгч гэж авдаг. Тэр сүүлийн үед нөгөө сэтгүүлч гээд намайг шумлаад байгаа биш шүү. Мэдхгүй хүн байгаа байхгүй тий. Сэтгүүлч тэгэж ингэж тий. Би бол танартайгаа адилхан HR-ын салбарын хүн. Тэгээд энэ салбартаа бас чатгаараа үйлдэж гэсэн юм хийж гасан гэж боддог. Тэгээ энэ бол энэ 2 жилийн өмнө санаачсан төсөл одоо 2 жил болох ч сэтгүүл маань гараад тэгээ сэтгүүлийнхаа сүүлийн дугааруудыг танд өгч जैन. Тэгээд хамгийн сүүлд манай Mobicom-ийн соёлын захирал cover дээр гарсан дугаар байгаа. Тэгээд HR-ууд маань бас Зангид цэгийн HR магазин зэснээс үнэгүй унших боломжтой байдаг. Бид нар энийг ашиг харж шийдэг. Ерөөсөө тэгээд зараадсан юм байхгүй. Дандаа хэвлэлээр цөөн тоогоор гаргадаг. Тэгээд манайх нөгөө алтан мөнгө харилцах нартай хүрхийг хичээдэг. За тэгээд онлайн дээр үнэгүй байршуулдаг. Тэгэхээр өмнөх дугаарууд бүгд онлайнаар HR магазин зэсэнд байгаа шүү. Тэ энэ дээр ерөөсөө HR захирлуудын туршлага Шонорын яаж ажилладаг. Тэгээд бас нэг хамгийн бас миний гаргах турхад дугаар нь нөгөө онцлог офис. Офисоо яаж орчин үед компаниуд тогтчулж байна. Ямар гоё офистай болж байна. Гоё офис ч бас гоё шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр офисыг оруулдаг. За тэгээд HR events хаана ямар ивэнтүүд болж байна. За технологийн болмос орж ирдэг. HR-ын ямар IT чиглэлийн технологиуд байна. HR training and development гэж судалгаанууд орж ирдэг. HR consultants voice гэж зөвлөгөөдийн бол орж ирдэг. Амьдал нөгөө бүх оролцогчдуудыг ихтгэхийг зорддог. Багш нарын бас зөвлөгөө орж ирдэг. Тэгэхээр та хэд маань ороод өмнөх болонгууд юм уушаарай гэж бас хэлж байна. За тэгээд сэтгүүлийнхаа өмнөх дугааруудыг. За баярлалаа. Монголд байгаа ганц HR сэтгүүл баг тий. Одоогийн байдлаар. Одоогийн байдлаар өмнө манай нөгөө Барта багшийн сэтгүүл байсан зогссон. Тэгээ одоогоор ганц явж байгаа сэтгүүл нь багаад байгаа. Тэгээд би ч гэсэн сэтгүүл дээр бас өмнөх дугаараад авах хичээл гэдэг бас ингээл автаа тэгэл яваад байгаа. Сайжруулалт хийгээл. Миний бас нэг баримтлагдаг зарчим. Хүн төгс болохыг хүлээхгүйгээр би хийгээд эхэлдэг. Тэгээ хийж явах хэвээр хүн сайжирдаг. Төгс болохоо хүлээхэр чи мүддээ хөдлөхгүй байхгүй. Тэгэхээр нөгөө өмнөх дугааруудыг алдаатай нь маш их байгаа. Тэгээд тэрийг манаас ойлгоод уншиж баярлалаа тий. Бээс өмнөх дугаард харах ингээ хичээддэг байхгүй. Тэгээ яг хөө эн чинь ингээ сайжрал апдейт болоод ингээ явахыг хичээдэг. Тэгээд тийм байгаа шүү. Тэгээд подкаст мэн ч гэсэн тийм би өөрөө мэрэгжлийн сэтгүүлч биш. Гэхдээ яг нөгөө арай яриа хөөрөө ярьцдаг болохоор байхгүй учраас хийчигээд хийж байгаа. Тэгэхээр та бүхэн манаас харамсал сэтгэлээ хуваалцаараа бусдад төвөөгөөрэй. За ингээд HR Talks Mongolia подкастын маань 8 сарын дугаарыг хурж гаргаж байна. За танд амжилт хүсье. Баярлалаа.